Эрхэм хүндэт үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүүгийн яриа нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Дундгов аймгийн Эрдэнэ талаас юм яриад өгөх. Монгол улсын харцаг Эрдэнэтийн даш морилон саатаад байна. За харцаг тарган давтаа сайхан үлж байна. Сайхан дараа сайхан үлж байна. Сайхан үлж байна. За бэлтгэл сургууль сайхан Оо байна. сайн байна. Ажил өндөр. Өндөр сайхан байна. Уран бүтээл өндөр. За тэгээд яваа байна да. За нутгаар нь энэ жил тэгээд үйлжил сайхан гин үг. Энэ жилийн үед сайхан үйл болж байгаа шиг байна. Сайхан үйл болж байна. Бас зарим нэг сумдуудаар манай дунд сумдуудаар бас үйлчлэлт бас жоохон тиймх. Тэ жоохон сүүлийн нэг цас жоох их орсон тиймэрхүү л гэж. За Дундгов аймгийн Эрдэнэ талаас сум гэж одоо өөрөө чинь төрж өссөн нутаг бол одоо Монгол бүхэн өлгөө болсон бас сайхан нутгуудын нэг юм аа. Тэгээд тэр нутгийнхаа одоо яг альхан хаваар нь хүн болж өсөж өндөв тийм ээ. Нутгийн ардуудын аж амьдрал айл сайхалтынхаа ах дүү нарын тухай, удам судрынхаа тухай сайхан хууш дэлгүүл. За манай Эрдэнэ талаас сум бол одоо сум тэгээд Эрдэнэ талаас сум дотор манай өнгөт барьгаад бол одоо бүхий өлгий гэж хэлж болохоор манай Эрдэнэ талаас сум их чинь одоо өнгөт барьгаад их чинь болохоор 2 улсын цолтонтой 6 аймгийн орчлонтой тийм барьгаад итгий. За тэгээ манай Тэнглэг баг гэхээр одоо манай Алтан үеийн чи ороо явчихна. За Инколд, за манай Батнаас ах гэдэг юм бүгчүүд болохоор Тэнглэг багт орчин. Манай болохоор өнгөт барьгаадтай орчин. Тэгээд манай өнгөт барьгаад ч болохоор сайхан бүхий өлгийн нутаг Өвөр хангай Төв аймаг гэсэн сумдуудын залгаа одоо баруун хойдлоос Баян өндөр Өрөнгө цанц залгана. Зас. Тэгээд хойдлоос болохоор Дэлгэр хаан ийм сумдууд залгадаг. Бас л тал талаасаа бүхий ундрахтай газруудтай залгав юм шүү. Манай нөгөө Бандын Ганбаатар алсан чи бас манай хөдөөгөр ерөнхийдөө их тийм сайхан шахуу штэ. Ойролцоо юм тий. Ойрох. Тэгээд бүх өргөнд энэ тарчгаар намайг ч юм уу ерөнхийдөө тийм юу гэх юм. Манай сайхлын хүүхд тийм нөө. Ганбаатар. Ганбаатар арслангийн нутагтаа ойрхон. Ерөн зүгээр хүүхэд байхад одоо Дундгов чих адуутай аригтай газар юм шиг Эрдэнэ талаач бас тийм ээ. Биглгүй хөө манайх чинь адуу их хэлбэгтэй. Би ч өөрөө хөдөө төрж өссөн. Манай аав ч сүүлдэл одоо аймгийн төв орцсон болохоос ерөн яг одоо адуу малдаар өссөн. Яг хүүхэд одоо бага бахтай хөдөө яаж өсдөг яг тэр ажлаас ховоо татаал адуунд яваал. Тэ энэ нэг сургаал. Тэгэл яг л ерөөсөө одоо л нөгөө хөдөө хүмүүс чинь одоо нөгөө мотор л гарч чаддаг болохоос биднээс одоо энэ барилдаж ноцолж байгаа болохоор одоо ерөнхийдөө хөдөөний манай говьчин болохоор хангаа газрыг бодвол харцсан нөгөө мод одоо төлөө бэлтгэн гэж юм байхгүй. Ерөнхийдөө яг цэвэр ховоо худгаас ч ус татаж одоо мал авсалж байна. Тэрүүгээрээ л нэг жоохон тэг гар шуундаа жоохон тамир орсон болол. Биеийн хүчний ажил нь ер нь голчлон тэр байх гэдэг. Тий. Одоо ер нь говьд бол ерөнхийдөө хангаа газар шиг одоо мод бэлтгэн гэхгүйгээр зүгээр ховоо татна. Тиймэрхүү л ер нь хар ажил ер нь хөдөөний хөгдөж юм. Тэгээд адуу үдээ адуутай ноцолтон тий. Адуунд хэр байсан харцгаар юм. Ер нь гайгүй. Манай хөдөө сагалтын ч бас зарим нь ярьдаг шүү дээ. Одоо хүүхэд байхдаа нэг даагмаа. Ерөнхийдөө бол нэг шүдлийн хязаалан бол нэг цаашаа яах вэ? Би ч нэг явган уурах сонирхолтой тэгэл чирэгдэл явж гэнэ. Тэг ерөнхийдөө л уурга одоо нэг 50 их нэг ерөнхийдөө гайгүй байсан шүү. Тэгээд бол тийм явган уурах сонирхолтой. Тэгэл нөгөө дааг шүтлэнгийн чинь нөгөө жим баас махтаа хүүхдч аваад явчихна. Тэгэл чирэгдэл. Тавихгүй. Тэг ерөнхийдөө гутлууд ер нь их илэн. Тэгэл нөгөө хөл усны баггүй хүмүүс нах нарын бакал өмсөл. Малтай бол их ноцолцоо. Амьд амьтантай ноцолдно гэдэг өөрөө тэр нөгөө бүх барилдах хүнд их мэдрэмж суулгах чийд юм шиг байна тий. Тэглэх одоо тэр чинь адуу гэж нь одоо эхлээл уургалал барьж явал оосрлох гэж одоо бөө юм бол шүү дээ. Чихэн дээрээс нь одоо энэ хоёр шууга жинхэнэ яана. Тэгээ уурга одоо морьтой уургаллаа гэж одоо алдчихгүй юмсан гэж батар хоёр шуу гэж дөрөв ер нь энэ хөдөө одоо малтай их адуутай их ноцолцсных юм бол гэж нэг гайгүй одоо тэгэл адуу гэж нь дийлдэн тэгэл уургална. Манай чи говьроо чи ихэнх шил уургал одоо сүүлийн үед одоо буугалддаг болчиход байгаа болохоос нам хөдөө хөөгдөгч дандаа сайхан юу гэдэг гэсэн уурга гэдэг гэсэн уургаар уургална. Одоо сүүлийн үед бугуулаар би ганц нэг шидэж үтсэн тэр бол ерөөсө багасаа шидэд яг болохоор тэр орохгүй байл ерөөсө. Нөгөө толгой нь орохгүй юм. Онохгүй байна уу? Одоо ер нь уурга барьж байна. Барьсан саяхан нэг хөдөө очиод нэг уургалсан нөгөө угсаан тасраад цаашаа яваад гсэн. Ерөнхийдөө толгой бол онжил байна. Сургууль соёлд ер нь харцаг сумдаа сууж юу, аймагтаа сууж юу? Би 10 жилдээ Эрдэнэ сумд 3 хүртэл сураад. Тэгээ 3-аас 10 төгсөлөө дундуур 10 жилдээ төгссөн. Одоо анхны багш бол одоо аймгийн Арслан Дэлгэр бот гэж бүх үе тийм ээ. Тэгээ Дэлгэр бот огчтойгоо ер нь
яг хэддүгээр ангиасаа уулзаж багш шавын барилгатай болж энэ секс дугууланд хамрагдсан юм бэ? Би одоо 10 жилийн хүүхэд энэ цагаан багш одоо манай гавьяа тасгалжуулах зүйлсэн. Аа. Цагаан хөгш. Тэгээд 10 жилээ болохоор 2 дугаар сургуульд манай 10 жилийн нөгөө биеийн тээврийн багш нь болохоор одоо Сумын зам Бат сайхан аймаг нэгэн цагаан хөгш энэ хоёр багш дээр 10 жилээ төв секц гэж одоо нэг спортын ордон гэж байдаг шүү дээ. Юунд тэнд болохоор манай дэлгэр утгарсан болохоор тэнд тасгалжуулагч нэсэн. Аа. Хорооныхоо тасгалжуулагч тий. Тэнд бүхий тасгалжуулагч. Тэгээд 10 жилдээ болохоор сургуульдаа болохоор хоёр багшийнхаа юунд секцэнд орчин. Төв секц гэж болохоор секцэнд болохоор дэлгэрт арслангийн секцэнд нь одоо очиж бэлтгэлээ. Тэгэл 10 жилийн төгсөөл оюутан болгоход орчихсон. Сүүлд арслан болохдоо дэлгэрт арслан дэвтэрчүүд дунд үзүр төрөнд үлдээд би арслан болчихсон. Аа. Тийм баг. Тэгээ ер нь энэ үндэсний бүхний улсын аварга шалгаруулах тэмцээнд орж ихт нь одоо Адиа хүү багш бас өөрийг чи харж таньж багш шавын барилгатай болсон гэж ярьж исэн. Тэр одоо яг хэдэн он юм бэ? Адиа хүү багш тэр ер нь яаж анх уулзаж танилцчихээ одоо хоёр. Тэр болохоор дархан тулсан залууч дулсан аварга гэж боддог шүү дээ. Тэр залууч дулсан аваргаар очиж барилдаад тэгээд Адиа багш нүдэнд харагдсан шиг оюутан болоод бид их чи өөр сургууль аваргаас өөр сургуульд сурдаг гэсэн. Тийм үү. Тэгээд сүүлд аварга руу иргэн шилжиж орж төгссөн. Тэгээд Адиа багш тэн дээр одоо манай зооны одоо нэг аймаг золтой хөгчүүдээр зоолцсон. Одоо аймгийн начи одоо энэ Арслан Адиа манай зооны ховд энэ үү? Тий ховд. Аймгийн начи Адиа гэдэг манай зоог толгоолцсон. Тэгэл одоо манай зооны хөгчүүд цэрэн тогтох найз чинь тэгэл хутгийн цогтөрөл дандаа л одоо манай 92 оных чинь бүгд байсан. Тэгээд энэ залууч дулсан ургаар яаж одоо Адиа багштай анх танилцаа. Тэгэд би алдар дээр болохоор энэ зориг төгш өсгөрөдөө орцох өсгөрдөр начин цолтой. Тэгэд энэ сэлэнгийн хөгчүүд ер нь ихвчлэн алдар дээр бэлтгэлээ. Тэгээ манай алдрын багш тасгалжуулагч манай зориг төгш байдаг гэсэн. Тэгэд энэ сайхан багш нарын буйнд одоо хичээл заасан айл болох л одоо тэгээд тий нэг ойлгочих гэсэн гэж хичээгээд явсан нэг энийг 10 давтараа гэсэн бол нэг ядаж нэг 10 давтчих гэсэн уг санаатай тэгэл энэ хэдэн сайхан багш нарынхаа буйнд сайхан бэлтгэл хийгээл анх ер нь хотод орж ирээд бас нэг уучраа олох гэж тийм юм зөндөө байх хөдөө нөөгч бол залуу бүх байх үеийн хөөхөн дурсамжууд юу вэ? Би чинь тугш өдөөс оюутан болж орж ирчихэл тэгэл оюутан хүмүүс чинь бас мөнгө цаа совно штэ. Тэгэл нэг плетний мөнгөтэй байгаа. Тэгэл энэ улсын цолтой хөгчүүдийн бүх өргөний үүдэн дээр хараал байж. Энэ сорон зам бол за манай пүүжи харцаг эдөөсөө чинь цүнх мөнгөл. Төө ямар том цүнхтэй. Тэгэл манай пүүжи харцгаа хүлээгээл зогсож идэх гэсэн. Тэгэл пүүжи харцаг тухайн үед нэг барилдах юуг нь мэдэхгүй. Тэгээ танд улсын цолтой хөгчүүд чинь байх юм бол хаалган дээр зогсож байгаа юм бол нутгийн залуучтай ингээд аваад орчихно. Тэгэл тэрийг нь хүлээх. Бусдаар яг хүлээхгүйгээр орох юм бол нөгөө нэг плетний мөнгөөр бүх өргөнөө цөөн бас гоё штт. Бүх өргөнөө цөв идчихэд гоё юунд үзвэл гоё. Тэр хуучин хоолны газрын хоол их гоё байдаг тий. Нэг том юу гэдэг 100%-тэй. Тэгээд нэг удаа тэгэл ерөнхийдөө улсын ангуулна гээл тэр чин пэстер жоох сонио мондоо гараал тэр зургатаар л зарна гардаг гэсэн шүү дээ. Тэгэл бүх өргөнөө пүүж харцах оруулна. Тэгээд пүүж авах гал гингүүт юуг над цөнхөх орох юм болж байгаа. Тэгээд урдаа болоор. Тэгээд плед авчихсан мөнгөөр авчаал. Тэгэл бүх өргөний одоо нэг юм зөөлөвч хийсэн болгоос тэр мод хамгийн урд одоо тэр тухайч нэг сууд модулгууллаа. Орсноор суудаг гэсэн юм чинь. Тэгээд хамгийн урд нь очиж суучна. Тэгэл нөгөө улсын цолтой хөгчүүдийн жинхэнэ нөгөө гал гарсан тэр одоо тэр үед зухан бичлэг байсан бол нэг ямар амар нийтэрдэг байсан тий. Тэр хажлаг руу авчиж тэр одоо бүх өргөний хэвс чинь нөгөө яг ингээд одоо нэг шиг бүр дүүр биш байсан шүү дээ. Бүгд тэр захтаагаар модон дуус. Тэн дээр жавьяачаал бүр нэг амар одоо тэр бүх өргөний тэр зөөлөвчтэй хэсэг шүү дээ. Тэр яг модоор байсан. Тэгээд тэр нур урууч нэг төс таас итэл амар яадаг гэсэн. Яг ууцаараа очил тэр амар тий ууцаараа мөргөж аваажил тий. Тэгээд тэр бүх өргөнөө тэр суугаасаа сандал чи одоо тэр чи бүр нэг юм төмрөн тийм модон сандал байдаг шүү дээ. Тэгэл нэг ямар амар чанга байдаг яадаг хөөх. Та бараа пүүж харцчихчил ид амар уу нуул саймгт үзүрэл хөрвүүлдэг. Тэгээд тухайн үед юу яаж байгаа л цүнхний хандаг нэг дээлийнээр нь та нөгөө барилга хөлөрцөн дээл нь ингээд бүр хүнд болчихно. Тэгэл өдөрөөс ороод буруу зүрх автобусан даасуун. Би ч хөөгөлт юм зүүнтэй байсан. Тэр бүх өргөний модон хашлаг руу ууцаараа ер нь хэр очиж нөхөшөөгөө бол модон шалан дээр ер нь хэр нэдрүүлсэн. Тэр нэдрүүлсэн хүмүүс л зөндөө байгаа уу? Би бол зөндөө л хүмүүс нэдрүүлж байсан. Тухайд
Одоо л нэг жоохон нэг нэдрэхээр л энэ аллаа энэ жудаггүй гэл тэгээд байх юм. Бусдаар л тэгэл нэг удаа би нэг барилдаж байгаад том цолтой хүнийг шинжиг рүү нэг гэж жагаад халахтаа нүрэ навчаа зөгчихгүй юу. Санамсаргүй. Тийм санамс ингээл ихээр л тухайн алтгах шахаж ижил. Хин байсан тэр Нэг улсаа арсан байсан. Тэгээ барилдаж байгаад нөгөө гэж золгоч шамжилг унлаа. Яг ингээд суурсан чи дээрээ л яг нуруунд дээр нэдэрлээ. Нок гэж явчлаа. Тэгэл арга шиг хэвтээд өглөө. Тэгэл дотор за энэ нурууч одоо хугарсан байхаа гэж бодоод. Иргсэн чинь зүгээр. Тэгээс нурууныхоо блок гартал нэдрүүлэхгүй дээрс нь том чэжтэй өсөрж иж дээрээс ингээд суусан чи дээрээс нэдрэхгүй. Тэгээ нүжгэн авсан нуруу. Тэгээд хэвтээд тагсан. Засалч бос гээд. Тэгээ зүгээр ингээд босч чадахгүй. Доош харлаа. Хөрсөн чи зүгээр хөдөлж байна. Босоод чи зүгээр. Тонгоосон чи зүгээр. Тэгсэн чи харин нурууныхоо блок гаргуулад. Тэр нь өөрөө бол ер нь тийм бол болохоо байсан махаа л гэж бодож байсан. би бол тэгээд энэ нурууны аль үеийн хугарч болдог гэж бодож байгаа юм чи. Ножгнал авчихдаг. Блок юм гаргатал. Гэхдээ энэ бүхэн спорт чанга шүү дээ. Оо зөндөө. Одоо ингээл энэ гарсан юунууд чи ингээл дандаа л нэртэй шүү дээ. Дандаа л энэ тэр гаргацсан, энэ гаргацсан. Тийм нэргүү хуруутай, нэргүү тийм юутай бүх гэж байхгүй бах. Би ч гэсэн нэг хүний бас нэг хурууных нь үнд нэрэнд нь орцоо явж байгаа гэж үгүйсэхгүй шүү дээ, тий. Тухайдаа тэгэл сайхан одоо л нэг жоохон нэгээ нэдрээл нэг жоохон юу яахаар хүмүүс тэгэл юу нэг аллаа энийг тэглээ тэр муухаж удаггүй л гэдэг. Тийм нэг жоохон ширүүхэн барилтаар л хүмүүс ингээд нөгөө мехний гүйцэтгэл 100% байших хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй болохоор ч одоо ингээл би нэг заримдаа ч гэсэн одоо ингээл мехийгэл яг унжаас үүнийг босгоод ирдэг байхгүй. Дарж унчих гэхээр арай ширүүх тий. Тэгээ дарж унахгүй гэхээр яагаад би нэг хэнийг үлээд нэг барилдаан дээр унгаад яг ингэж унгаж 120-од чийж нэг үсрэх гэсэн чинь тохоог ингээ буруу тулчихгүй юу. Тэгэхээр буруу тулчихаар би одоо тэрийг зүгээр ингээ татаад унахад тохоог гаргаж байгаа зэрэгхгүй. Тэгэхээр би болоод гаргаад иртээ босгочтой. За чи яг тохоогоо яалаа штэ. Штэ эвгүй унлаа шүү чи. Би ингээ давсан биз тэгсэн чи хүүгээр яадаг гэж үзнэ гээд. Тийм хүмүүс. Тэгээд тийм хүмүүсийг ахиж барьж аваад тэр үжиг тавихаар тэр хизээж тэг буруу тулахгүй л те. Тийм хүмүүс бас байна штэ. Тийм нөгөө нэг яг тэр момент дахиж орж ирэхгүй шүү те. Одоо амар би ингээд сугадаад ингээд босгож зайлаад ингээд хавраад ингээд эвгүй унж байгаа байхгүй. Тэгээ тийм хүмүүс байна. Тэгээл тэр хүний тэгж унгаж тохоог нь гаргаж хайрлахгүй хэцүү тий. Хайрлахгүй дахиад өөрөө доорно тий тэгчгээд байдаг. Хайрлахгүй дээр нь унаад тавьчихаар бас нэг тэх гээд байдаг. Бас янз бүр л баг. Жудаггүй юм шиг болчих гээд байдаг. Одоо тэгээд ясам дээр тэгээд сайхан тэгэл дээр нь унжил байвал дээр юм шиг. Гэхдээ ер нь тэгээд энэ үзэгчдийн бас хит ингээд туушраад нялцганаад байдаг нь бас нөгөө талдаа нөгөө Монгол бүхий нэг гэж сайхан юмыг байхгүй болгочих гээд нөгөө нэг аата ширүүн барилддаг нэг тийм гоё барилдаанууд бас ховор болох гэдэг юм шиг санагдав. Одоо яг бөхчүүд ингэж гараал тэр гэдэг юм чи нэгнийгээ шинжгийг халаал те буцааж ингэж атгалтаа сүр сар гал нэг ийм тулаал өрнж болгосон ш тэр чин зодооны спорт шүү дээ. Гараал нэгээ шилдээ тэр яг хүн бол барилдаад энэ чөлөөтэй хүмүүс чинь гараал ингэ шилдчихлээ байдаг шүү дээ. Зүгээр л ингэ шилдлээд болж байгаа. Өчиргөө зодоо шуудахтаа ингээд дэвжин дээр өчиргөө ингээд зохиол нөгөөтгөн зохиолж байгаа тийм тохиолдол байдаг шүү дээ. Зүгээр яг чөлөө тэгмэл ихшлэн ингээд шилдэн. Тэгээд чи ингэж илүү үсээ чи ингээд илээ зав байж байгаа хөөний ч аваад хизээ тийм байхгүй. Шилдэл зохиол нүдэл ер нь энэ илүү үсэн хүмүүсийн дандаа л зохиж нүдчил авдаг шүү дээ. Тэр ч одоо баг нөгөө нэг энэ гидс рүү ингээд чивчрээд олцсон байгаа юм шиг тий. Тэр чи ингэж зодож нүдчээч л авна гэхээс биш. Зав байж байгаа илүү үсээ чи барилдаан тийм шалцгансан барилдаан гэж байх ч. Нилээн ширүүхэн хийж авах гэх тэг нь шилдчихэж нэг хүний чи ингэ шилдээд энэ дэр зайгаараа тэгэж л ингэж авдаг. Тэгэхээр тэр шилдэ мэлдэг ерөөсөө тэр шилдэ тэр тэрийг бол буруудах тэр шилдэ бол гараал зохион нүдэл гэх. Тийм бол нэг хайрлцсан ивэлцэн тийм барилдаан гэж бол юу ах вэ? Ер нь хөрий чи хамгийн тэр шүтэн биширдэг хүн хэн байв хүүхэд вэ? Би бол сүхт авраг. Тийм үү? Сүхт авраг. Манай нэг өвөг найз нэг өвгөн байсан. За. Би сүхт аврагыг дэмждэг гэлтэй гэсэн чинь зөв. Сүхт аврагыг дэмжсэн хүүхдийн хичээлдэг уртлоон сурдаг гэдэг нэг өвөө тэгж хэлсэн. Манай нэг өвөгийн найз өвөнд. Тэр өвөө бас сүхт аврагыг л дэмжиндээ. Яг тухайн үед их нөгөө барилдаан гоё байснаар л хүмүүс яаж байгаа. Тэгээ олны хайрыг татдаг. Тэгэл ингээл хүүхэд баг бүх үдчих чинь нэг одоо 3-2-ын даванд нэг
байдаг нэгийг жагсаж гарахгүй хутал одоо биднээс чинь барилга ирэхгүй байгаа гэж. Тухайн үед ингээд байж Төв аймгийн зэрэглэн сумын яриад 2-5-наас нь те. 2-5-наас орж ирж мэж барилдаад байдаг тийм. Тэгэл явсан чинь тэр байхгүйс хүмүүс шуугилдаад явсан чинь баргаж бөхөр хүмүүс хаажууд хувцас олжож орж ирдэг үл дээлдэг орж ирчихсэн. Хувцас олоо гардаг тий. Тэр мэрийг зурагтаар харж ураал хөө. Үе тиймэрхүү тохиол гардаг байсан шүү тий. Тий 2-5-аас. Одоо чинь юу 2-5 байтгаа. Нэг бүхт биднес одоо жагсахтаа хүртлээр жагсахгүй бол бас нэг тийм барилдахгүй тийм жоохон. Тий жагсахад гараагүй бол барилдахгүй тийм байгаа тий. Тийм учраас хоцорсон ч гэсэн гэл самаагүй гарах л. Сүхбат аврагтайгаа ер нь тэгээ хожим анх яаж уулзаж үзчихсэн. Ер нь аврагтай хамт бэлтгэл хийж үзсэн. Аргатай би ерөөс бэлтгэл бол хийж үзэг. Манай дунд дугуйн хөгчөд пүүж арцгийг дагаад бас хийж гарч ирсэн шүү дээ. Аа. Тэгээ би болохоор нөгөө анх пүүж арцгийг дагаад энэ нөгөө Бухар ширтэй хамгаа Баянмөк аврагын галд гарч үзчихсэн. Аа. Тэр юунд гарч иж байгаа чинь тэгэл манай дунд дугуйн хөгчөд их гэл гардаг гэсэн. Сүхбат аврагтай бол зүгээр уулзч үтчихсэн үү гэхээс биш. Яаж үзэх. Тэгэл ганц нэг тааргаараа сүхбат аврагт идэх. Чи надад штанган багсах бүхөө эрчимтэй үндэснэг бүхэн юм шүү гэл. Тиймэрхүү юм зүг. Аа. Барилдаа наа жоох наа штангаар яах гэдэг. Дандаа л төмөр өргөцсөн явах юм. Штанг хараал мэдчих. Тий. Бүтээн байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Remicon хувьцаат компани. Тэгэл сумын заануудын барилаа сайхан барилаа. Тэр үчин 600-аас 700 бүх. Тэгэл одоо манай сумын заанууд барилж ирсэн ч одоо жишээ нь чим дунд бид нар үзэл дүрэнд бас ганц хоёр үлдсэн. Тэгэл дээр зуна би дунд хувтаарслан болол чим дундаа завхан дарслан болол. Тэгээд заалан дөнгөлж исэн заанууд очоод бүгд л нутагтаа очоод доотл нь аймгийн харцаг. Ер нь тэр зуна ер нь сумын заанд барилж ирсэн. Тэгэл одоо ер нь сумын зааны барилгааны бас үзчлээ бүр илүү бас сайхан юутай болж байгаа шиг. Тухайн үед чинь болохоор сумын зааныг нэг төрүүлээд нөгөө нэг сумын зааны нэг одоо бүх өргөнд тулсан амжилтаар нэрмэлдэг байсан. тий. Би чи анх нэг шүгэн дөрөвд үлдээд 90 бүр дээш алгуулсан. Тэгээс үлдээ нэг 2 төрүүлээд ирсэн чи бүр барууны магна 3 төрүүлээд 100 магна цол молоо дуудулсан. Тэгээс нэг 100 магна дагуу энэ чи хата ам аавн тэр олон бүтсэн 7 8 даван нэг даван гоцсон мөргөн. Тэрнээс сайхан барилдан болдог гэсэн шүү. Тэгээ сүүл рүүгээ тэр амжилт харахаа болоо зүгээр сумын наадамд үзүүлсэн амжилт дээр нь одоо ер нь тэгж амжилт. Бусдаар яг намайг ид одоо нэр яг та нарын үе тийм байсан. Яг бидний үс тий. Сумын заанд 2 төрүүлэх юм бол тэгэл ингэ сумын заанд төрүүлж тэр шөвгөрсөн амжилтаар ингээд дараа дарсан нэг ирэмлээ зоочдөг гэсэн. Сумын заанд чи тэгээ одоо төрүү үзүр юу шөвгээр нь хэд болцсон бэ? Би одоо шөвгөө нэг сайн мэдгүй зөндөө бол шөвгөрчлээ. Төрүү гэх юм бол нэг 4 төрөвтэй. Нэг 2 үзүр байт юм лөө. 4 төрөвтэй тий. Том амжилтчүүд ирчин тийм ээ. Богино хугацаанд болцсон гэдэг. 3 төрөв нь болохоор ингээд сар бүр ингээд дараалал гэдэг ч шүү дээ. 3 4 5 сарын төрөв бах тий. Нэг 5 сарын нэг сумын заанд нэг барилдаагүй нэг үнчиж юм аа. Тэгээ бусдаар ингээд 2 3 сар их хэмжлээ тийм. Дарааллаад 3 4 ямар систем дараалал ингээд хүрэлцсэн. Завсар байхгүй. Завсар байхгүй гэдэг шиг. Тэгээ ер нь энэ сумын цол гэдгийг ер нь анх хаана авсан юм бэ? Одоо нэг тойргийн цолыг бол одоо нэг хүчингүй байна. Тэгээ би чинь 10 жилдээ дунд 10 жилийн хөвгт байхдаа нөгөө аймгийн аврах шалруулах барилдаа гэж болдог гэсэн. Эхний 3 байранд нь одоо тойргийн ачигддаг. Тэр барилдаанаар би одоо 5 дугаар байранд орж сумын тойргийн сумын зам болчихсон. Тэгээд тойргийн сумын заана 11 онд Эрдэнэтлээ сумдаа төрүүлж одоо нөгөө тойргийн сумын заана одоо баттгсан. Одоо бүхэн өргөнд ирж барилгахад одоо албан ёсны сумын цолтой орон нутгтаа болохоор нөгөө тойргийнхоо сумын занаар болохоор байралдаад байдаг. Хотод төрхөн тэр ч одоо залуу хөлч. Тэгээ Эрдэнэтлээ сумдаа төрүүлж одоо Баяр наадны сумын зам болж ирсэн юм. Анхны албан ёсны цол үнтэй тийм ээ. Саах одоо би хамгийн одоо нөгөө бас л төрийн наадчтай сумын цол засаг даргын захирамжаа цолог нь ерөөдөө бас сумын зан одоо манай бүх авраг гарслангууд бүгд л сумын занаар гэсэн. Шууд сумын занаас гараан тэгж ихэлсэн тийм. Ер нь гараанд хамгийн сайхан цолчин сумын зан ачин гээл. Тэгээ сайхан эхэлсэн болов гэж. Хамгийн сайхан цолч сумын. Бүхний л мөрөөдлийн цол байдаг. Тийм тэр наадам ер нь ямар болж исэн тэг ч одоо ямар бүхчүүдтэй барилдаж төрүүлж исэн байна. Тэр одоо сумын наадамдаа. Сумын наадамд болохоор манай одоо нэг Занууцэр гээд аймгийн зан гээд.
Занаа багш үзүүрлээд одоо манай Арслан Инколд Арслан болохоор шүгэн 3 төлж ирсэн. Бүх сондгоороо. Тий, бүх сондгоороо занаа багш гоцлоод тэгээ хоёр сумын заа одоо Инколд Арслан битээр барилдаад. Тэгээ би Инколд Арслангаа хаяад өзөө 4 занаа багштай барилдаад. Тэг унж явж байгаа ардаа алдсан ч хэл нөхөлөө алдсан байж байгаа. Тэгээд хараа нэг жоохон залуу хүн хөлний үгээр нэг дуураас нь гарчдаг ч. Тэгээд нэг сумын зам болчих. Бөөн баяр. Тий. Тэгээ сумын зам болоод Эрдэнэтлээ сумаас одоо хаач одоо байрлалсан сумын зам гаргах тийм өмлөг засаг дарахаас авч ирсэн. Тэгээ ерөнхийдөө зүгээр ингээд сумын цол аваад өөрийгөө бас нэг за би бүхөр барилдуул ер нь болох юм байна да. Ер нь бүх олыг гэсэн зорилго яг ингээд тууштай явъя гэсэн тийм ихтгэл үнэмшил ер нь аль хэвээс төрсэн бай. Тэгээд ерөнхийдөө оюутан болж орж ирэл яг нөгөө аймгийн аврахт болохоор тэр чи одоо нэг үе дараа нэг жоохон ахлах ингээ хөөхөд манай нэг нэмэх одоо нэг тэ 80 хэд ч юм уу барилдахар ч аймгийн аврахт яг эдэн багш нарын удирдлагын дор бэлтгэл хийчихэд оюутан болж орж ирэл заал танхимд одоо сумын заануудын барилдаа одоо барилдаанд энэ анх нэг бүхөргөө нэг очролж ордог гэсэн шүү дээ. Тий. Сумын зан. Тэгээд торгуулын сум гэдэг. Тэгээд харж очиж одоо бүхөрдөг шижрэх ч одоо ингэж яана. Нэг бүхөргөнө зааланд гардаг ч юм уу те ганц нэг юм давсан хүмүүсийг болохоор оруулдаг тийм үеэс. Тэгээ би ч одоо нэг дүнгэж сумын зан байж одоо анх одоо Пүрүдог Арслан улсын начин багт анх хаяад. Тэгээс үлд гадаа нөгөө нэг цас мус ингээд орж явах шиг ингээд гадаа ингээд бид урт цуваа үсч гэсэн очролдог үс те. Тэгээс шижрэх ч даш гаал ор гаал оруулдаг. Тий болцсон. Тэгээд хамгийн одоо анхны одоо улсын одоо цолтой бүх хайж үсгээ Пүрүдог Арслан хайж үтчихлээ. За. Тий. Тэгээд яг нөгөө сумын занд нэг хоёр давдаг ч гэсэн одоо нэг юунд улс аймаг толгойн багтдаг сумын заанууд гэдэг чинь. Тэгээ улс аймаг нэг багтах хэмжээний болцсон. Тэр нэг залуу начнуудын барилдаа тэр улсын начны барилдаа ингээд барилдаа болоод Пүрүдог Арслан ямар ч унаагүй тийм барилдаа юм уу? Биш нэг багийн нэг барилдаа болсон. Начингуудын халз багийн барилдаа. За. Тий болдог байсан. Тэр үед болдог ш. Тэр үед Пүрүдог Арслан чинь начин цолтой унаагүй төрүүлэхгүй. Тэгээ лаг үнэс чинь улсын начин цолтоос та амар байсан. Тэгээ санаад чигөө нэг зүүнийг аваад хөлийн аваад бич нэг хутга шийд юм За. Тэгээд анхныхаа одоо бүхэн өргөнд гэх юм бол одоо Пүрүдог Арслан улсын цолтой хайж үтсэн нь бол Пүрүдог Арслан начин багт нь хайж үтчихлээ. Сүүлдээ би чи Пүрүдог багтаагаад үзүр дөрөнд өмсүүлчиж унлаа. Үзүр дөрөнд улс аймагт үлдээ. Сүүлдээ шүүгийн дөрөвт үлдээд элтэр таарч барилдчихсэн. Тэгж барилж ш. Тэгээ 2012 онд бол одоо Дундгов аймгийн Баярын наадамд уул нь бол аймгийн цол авсан гэдэг. Тэгээд одоо тухайн жилийн наадмыг бас Маргаан бодлонтой болсон гэж тооцохгүй явж байгаад бүр олон жилийн дараа тооцсон баг. Тэр барилдаан ер нь яг ямар юм болсон. Тэгээ тэр барилдааныг ер нь тооцохгүй байх үндэслэл нь юу байсан юм бэ? Тэр үед чинь одоо 502 их барилдаад. За. Тэгээд нэг бүх сондгоорсон гэдэг тийм үндслээр 17 мол болсон ч гэдэг л. Тийм үндслээр бүхөө холбооёор тооцоо юм шиг л. Тэгээд тухайн үед аймгийн начин одоо би говьлт ганцлагахаар 5 давж начин болчихсон. Тухайн үед начин болчихлоо. Учиргүй баярлал одоо залаа тэмдэг зүгэл одоо ерөөс баргалж аймгийн начин цолоорлох тий болоо баргалж арслан болохгүй юм шиг ер нь их зааланд аймгийн начин цолыг бол гоё гэж бодогдоол. Тэгээд байж байгаад тухайн үед юу аймгийн начин цолыг тооцдог бүхэл сүүлд одоо тооцсон болохоос яг ер нь ойрын тэр 5 жилд болов тооцоогүй хаа. Тийм шүү дээ. Ойрын 5 жилд сүүлд тооцсон шүү. Тэгээд зааланд ерөөсөө гардггүй хүлээгээд. Тэгээ манай багш нар болохоор чи одоо нэг том цол авах одоо усан цол авах гэж юу аймгийн начин тэрийг одоо яагаад хуучин зүр сумын занаар барилдаг. Тэгээд тэр сумын занаар барилдаад одоо сумын зааны барилдаанд дөрөв төрүүлэх шүү дээ. Одоо тэгээд тэр аймгийн начин цолоор барилдсан бол тэр сумын зааны энэ олон амжилт бол байхгүй. Тэр бас тийм нэг сондог бол. Тийм байна тий. Тэгээд тэр цолоогоо болоод аймгийн начин цолоогоо болоод сумын заанаараа зааланд чинь барилдчих бас нэг сайхан амжилт үзүүлээд. Тэгээд юу яачих. Тэгээд сүүлд намайг гэж барах усын цол авснаас хойш тэр цолыг тэгсэн баг. Иргэнд оруулсан баг тий. Тэгээд тэр одоо үндсэндээ зүгээр аймгийн начингаараа барилдсан бол тэгээд сумын заануудад олон барилдаж тэгж ур чадвар бас тэгэлгүй байх тий. Дэвчих тэр үндэснэгдэж үгүй ч бас мэдэхгүй шүү. Би бас тэрийг бас одоо ингээ бүр бодоол идэх хамгийн их боддог байхгүй. Тэгээд тэр үед аймгийн начин цолтой бол ингээ хүн амьтны хараанд ороод тий. Ингээ сумын заануудын барилдаанд олон төрүүлээд цэргийн наадмаар цэргийн харцаг аваач үгүй ч. Хамгийн их чансаа өндөр одоо сумын аймгийн наадамд бол тий одоо 1 2 дээр сумын аймгийн начин одоо цэргийн наадам чинь болохоор
хамгийн олон аймгийн цолтонтой дор 1-ийн даванд аймгийн арслан, 2-ийн даванд аймгийн арслан, 3-ийн даванд аймгийн арслан, 4 аймгийн арслан, 5 аймгийн арслан. Ер нь цэргийн харцаг цол ер нь 2 дахь тохиолдол баг шүү минийх. Хишгбаатар начин Хамгийн анхны цэргийн харцаг гэдэг баг шүү. Тэгээ би нөгөө номер дугаар нь 2 нь баг. Тэгээ сүүл цэргийн харцаг болсон хүмүүс тэгэл байгаад. Тийм баг. Тэгээ цөөвтөрдөө цөөвтөр юм лээ цэргийн харцаг. Тухайд чи 256 барилда 7-гийн даванд би одоо улсын начин Ганзэрэг Харангай аймаг арслан багт барилдаж унжсэн. Одоо өсөг нэр бочлоо хаар нэг бичлэг яваад гэсэн ардаа алдсан байж байгаад нэг эргээд доороо хийгээд авчдаг. Тэгээ цэргийн харцаг болж байгаа. Нөгөө бочлоо начи манай нэвтрүүлгээр орохдоо ярьж ирсэн. Над чиг том хүн ч одоо хүнийг аваачаад тэр чигээр нь ирчээрээ тавихаар хүмүүс нэдэрлээ гэж уурлаад байдаг. Зөөлөн тавих гэхээр өөрөө доор нь орчоод хэцүү байдаг. Би даш дээр ирнэ. Яг л тийм болсон доо гэж ярьж ирсэн. Намайг ч барь сонгот гэх тухайч барь сонгоос. Тэгээ бочлоох ч өөрөө том биттэй хүн. Ингээ баглуулаа сонголцсон. Тэгээ нэг байр сонгоо мордоо тавихт нэг цааш одоогор нэг жим байгаа нөгөө хүүхдийн нэг үйлээ те залуу. Тэгээ ардаа ороо. Тэгээ яг ард гарцаа дээрс нь дарахынгүүд нэг рефлексээр ингээл эргэцэн чинь доор орчихдээ. Тэг чи байж далтыг гахаараа 5 цэрэг хийчих болоо. Тэгээд 6 дараа бочлох цэргийн харцаг болж. Тэгээд цэргийн харцаг цолтойгоо бас нэг сайхан тэр чи одоо аймгийн заануудын доор мөртлөөсөө аймгийн одоо өсөг төр начнуудгаа дээр нам авчиж байгаа. Тэгэд аймгийн наадмаар ч одоо тэр үед чинь одоо л аймгийн наадмаар чинь хаалттай нээлттэй гэдэг болохоос тухайн үед намайг арслан болж байсан өөр аймгийн наадмаар ч гэсэн тийм адилхан бас л нээлттэй ус гадны хин чирээ барилддаг. Тухайн үед намайг арслан болж явах чинь гой болтон болоод энд дэнжис зөндөөл залуучууд ирж барилдаж байсан. Тэр цэргийн наадам тэгээ 6 давчаад 7-гийн даванд Ганзэрэг начин хоёрын барилдаа ямар болсон юм бэ? Хоёр ч тунсан юм уу шүүгэн дэр? Бит хоёр чинь одоо тунсан болов намайг авсан юм болов. Тэгээ барилдаж байгаа би сүлд хөлдөө алдаад унахгүй юу. Ганзэрэг начин болохоор нэг барилдаж байгаа гараа ингээд миний зодгонд ингээд ярчдаг хөхгүй нэг. Тэгээ нөгөө гялгар ут боочихсан ингээд цусны яц эмчрээ очиод. Тэгээ би чинь аль болох нөгөө манай багш нар загч байгаа хөлдөө л алдаг гэдэг. Тэгээд мэлээ болчихсон. Яг элэг үсэнжиг авах болж байгаа. Тэгээд элэг үсэнжиг бол золох юм бол надад ашигтай болдог. Зайнаас болохоор их спортын чөлөөтэй юм шүү дээ. Тэгэл ер нь элэг үсэнжиг авах ер нь цаг болж. Тэгэл эмчрээ явж гараа боож ирээл хөл шунаг тохиол. Нөгөөдг дээр жийцэж нөгөө хөл аваал. Тэгээд жинхэнэ мэрэгжлийн чөлөөтэй юм чих. Тэгэл хөлдөө алдаал өмчсэн. Тэгээ сайхан цэргийн харцах тал цолтой очиж дундуухан байрнаа төрүүлээд. Одоо 1 жилд чинь би чинь цэргийн харцах аймгийн арслан 2 жил авчих. Тэгээд одоо ондоо улсын цол хэрч 3 цол авчихсан. Тийм тий. Тэр юу чинь тэр жил чинь ерөнхийдөө бол тэр дундговын нэг залуу надад ярьж ирсэн юм а. Манай дашин жил бүх цэргийн наадам төрүүлж арслан болоод аймагтаа очиж төрүүлж хувцлах гэж байгаа гинэ гэж ярьж ирсэн. Тэгэхээр одоо тэр нөгөө сумын зам хаануудын барилдаад өөртөө итгэх итгэл тэгж их суудсан. Тэгээд тэрийг хүн амьтанд бас яриад явж исэн байх гэдэг нь. Гэхдээ тэгэл одоо нэг тухайн үедээ чинь бүр нэг залуу хөх те. Тэгээд сумын зам би чинь тэгэл аймаг зэрэгт ерөнхийдөө тогтмол 3 давдаг гэсэн сумын зам. Тэгэл бочлоохтой дандаа 4 давнд би чинь 3-ч 2 таардаг. Аймаг зэрэг тэгэл ганц сумын зам би 3 давна. Тэгээ 4 давндаар бочлох чинь нэг аймаг зэргийн зүүнээ магна. Тэгэл бочлогтой таарал юу ч гүн. Тэгээ харин ганц хазаар цэргийн наадмаар тэгээд нэг сони эргээд доороод аваад хэрэгтэй газараа тий. Тэгэл цэргийн юу харцаг боллоо. Цэргийн харцаг чинь 6 сарын 6-нд боллоо тэр үед тэгчихсэн. Би цэргийн харцагцлаа цөөхөн дундгай наадамд цэргийн харцагцлаа ганцхан наадамд байсан. Ам авч барилдаж үж юм тэр. Яг зүгээр тэгж их нөгөө нэг тийм итгэл орцсон байсан байх гэдэг нь л гэдэг. Тийм итгэл орсон үуч бас байдаг шүү. Энэ жил чи Батбагны арслан тэ төрүүлнэ гэж байгаа л төрүүлсэн гэдэг. Тухайдаа тэгэл бас л нэг юм бяр аманд орчихсан л өөрт багтаал байсан баг. Багтаал явж байсан баг тий. Аймгийн арслан болсон наадам ер нь ямар болсон бэ? Аймгийн арслан болсон наадам чи тухайдаа дунд 256 барилдсан. 3-ын даваанд за цэргийн арцц цолтойгоо ам авсан баг. 4-ын даваанд би одоо эколд арслангаа таарчихсан. Эколд арслууд говь сүмбэрд аймгийн нэч болоод ирсэн. Тэгээд цэргийн арцаг аймгийн нэч 2-4 дээр таарч байгаа. Тэгээд 5-ын даваанд энэ хин ахта тундээ. Одоо гарид Батэрдэн гарид ах Баянбөг гэдэг нэг тий аймгийн нэч ах байгаа шүү дээ. Тий. Тэр ахта 5-ын даваанд тунаад. Тэгээд аймагтаа яг цэргийн арцаг цолтож шүүг нэмээ. 6-ын даваанд манай Батэрдэн гэдэг аймгийн зам байдаг шүү дээ. Батэрдэн гэдэг аймгийн арцагтай 6-ыг бас тунсаар байж байгаа л.
Тэгэл үзүү дөрөв дэлгэр хөтлөсөлтэй. Аа. Өөр юм Багштайгаа барилдаад. Тэгээ багшаа өрчдөг тэгт. Юунд барилдах уу? Аа. За Яг намайг чинь арслан болгоход юу яачсан. Яг баруун тогсоо цэнхэр бүр ингээд бүр бүүдий гэл. Тэгэл яг үзүүр дүр гаргахсан ч л ерөөс бол замгүй бороо бүндэрт бороо нүтцсэн ерөөс. Нөгөө одоо цэнгэлтэн эхлэж байгаа. Нөгөө майхан шавыг нь авч нураагаа эхлээ салхилаа. Тэгэл дараа нь мөндөртөөс. Тэгээ бид нар ч бүр усан дээр гарч барилж шít. бороо жоохон намдаж байгаа. Бороо намдчихсан. Тэгээ гарч ир барилсан. Манай говь чинь нөгөө жоохон ягаал нөгөө юм хаарч юм болчихдог байхгүй. Тэгээ усан ингээд нэг шингэж өгдөг ингээд. Аа. Тэгэл хоёлаа гарч ирэл үзүр дөрөв гарч ирэл барилсан. Тэгэл гайгүйхан шиг хуурайхан дуу газар байна уунчих гээл. Тэгэл битэр бариллаа нэг гараа нэг хуурайхан дуу газар нэг өвдөглөл. Аа. Тэгэл арслан болчихсон. Багш юу гэж хэлээд явуулж ив тэгээд ахмаа өгтөө. Багш юу гэхтэй тэгээ хуурайхан дуу тэр чинь нэг эргэн дөрөнд цул хос байгаа юм чи. Аа. Тэгээ ховтой хуруугаар гээл нэг үг байдаг шиг арслан болохтой энэ сайхан бороонд нутгийн уулах сайхан аршаалж цаавцсан юм шиг тийм нэг сайхан борооноор арслан болчихсон. Сонирхолтой болж тийм ээ. Тэгээ аршаанаас ч нэг хийгээд. Яа тэг энэ авраг аршаан гэж одоо энэ Хинтээ аймгийн Дэлгэр хааны нөгөө авраг тосонгийн аршаан гэдэг чинь. Энийг одоо Vitapit компанийнхаа ингэж үйлдвэрлэж одоо заавал хүмүүс нөгөө авраг тосон руу зорж очиж уудаг байсан бол гэрийнхээ гаднах дэлгүүрээс ч аваад уучих, ханаас ч аваад уучих юм боломжтой. Энэ аршааныг би бас нэг заримдаа ч их хинчлээ ууж. Би ч одоо нэг газтай юм ч одоо сүүлийн үед их дуртай болчиход байгаа шүү хүмүүс. Тэгээ заавал ч нэг дан бэлтгэл дээр ус үгээд байхгүй. Газтай одоо тийм хийжсэн уух шүү. Дуртай хүмүүс байх юм бол ийм сайхан аршаан ерөнхийдөө уучдаг. Энэ миний нэг уугаад байдаг аршаан юм л байна авраг гэдэг. Энэ их хоолунд тус ихгүй шингээд их. Тий. Тэгээ аршаан ч яг нөгөө тамирчдад ялангуяа илүү хэрэгтэй баг тийм ээ. Ер нь эрдсэн хөлсөр их хамаг эрдсэн мэрдсэн хамаг юм алж л та. Тэгээ нөхөхний хэлбэр нь бол одоо яат байхгүй юм байна. Бүтээн байгуулалтыг бид итгэл дээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Ремикон хувьцаат компани. Тэгээ аймгийн арслан цолтой зөвхөн богинохон хугацаанд барилдсан бүхэн өргөнд ер нь арслангаар барилдах тэр одоо ерөнхий дараан дээр гарч ирэх юм ямар санагдчихэйдгүү. Тэгээд арслан цолтой барилдаад ер нь аймаг цэргийн цолтны барилдаан энэ төр нь яаж жоохон барилдаж ирсэн бэ? Би чинь ер нь юу яадаг гэсэн. Манай багш нар хэлнэ. Манай одоо чин зэрэг бид ч одоо манай хэдэн дивжиний дундуу хэдэн бөхчүүд нэг яг ийм одоо тийм атгсан сум шиг гэдэг тий. Тэр шиг яг ингээд нэг тийм юугаар хийдэг гэсэн. Бэлтгэлэг. Тэгээ ер нь би аймаг арслан барилдах хугацаанд ер нь аймаг зэрэгт за цэргийн наадмаар нэг барилдаж ирсэн баг. Цагаан сарын аймаг зэрэгээр барилдаж ганц дөрөв төлтөж ирсэн. Тэгээ бус аймаг зэрэгт нь ерөөс барилддаг шүү дээ. Тийм багш нар бодоо. Улс аймагт барилдаа шүүгэр төрүүлэхээс хойш аймаг зэрэгт барилж явах нөөцлгөл, хүчээ нөөцлгөл. Тэгэл аймаг зэргийн барилдаан болж лээ. Аймаг зэрэгт барилдаа улс аймагт барилдаа шүүгэн дөрөвдөр байнга их хэмжил үлддэг. Тийм л аймаг. Тэгээ дандаа 3 даваал 4 даван дандаа энэ арслангуудаа таарна. Талбарцуур дархаа аврагч одоо улс арслан багт нь олон таарч байсан. Тэгэл Эрхэн баяр аврагыг арслан багт нь таарч байсан. Ер нь тэгээд энэ тэгээ бүрэн төгс аврагыг арслан багт нь таарсан. Энэ 3 өнөөс зүрхгүй. Тэгээ би чинь өөрөө нэг аймгийн харцагтай арслан чимэг багтай. Тэгэл яаж байгаа нэг улс аймагт 3 давна. Тэгэл энэ арслангуудаа даваа. Тэгээ ахаа цаана нь ахнаар дамлуулж барилдаж даваа шүүгрөөд. Тий. Ерөнхийдөө тэгэл улс аймагтаа нэг шүүгийн 8 4-т нэг үлдчихдэг гэсэн болохоор нэг аймаг зэрэг дөрсөн багш нар барилдуулт гэсэн. Аймаг зэрэгт барилдаж яах гэдэг нөөц байгаа юм. Барилдажсэн бол яг түүх. Барилдажсэн бол яг бас нэг үзүр дүрд үлдэх гэсэн. Түүхэл үлдэх юм тий. Дурслаа. Одоо гөрөлөөс барил. Тэгээд бас нэг сар шиний баяр ингээд барилддаг. Тэгсэн чинь цагаан сарын юугаар цагаан сарын аймаг зэрэгээр барилдаж нэг шүүгэн дөрөв төлчих. Цэргийн наадмаар нэг барилдаад 2-ын давнд одоо энэ аймаг арслан болдоотар. Бас нэг тухайн үедээ бас хөөхөн чимэг биш увсын болдоотор гэдэг одоо аймгийн заа нь хангар те аймгийн заа.
Энэ ах одоо 90 даван дараад халахгүй. Аа. Нөгөө дарах юм хин мэдхгүй нөгөө ганцд нь ороод алгадуулаад унс. Тэгээд ерөөсө цагаан сарын аймаг зэргийн барилдаа нарийн барилт шүүгэн дөрөвт болчих. Тэгээд ерөнхийдөө аймаг зэргийн барилт ер нь барилж байгаа хөөх. Тэгээд дандаа улс аймагтай барилт. Тэгээд одоо хагас санд жишээ нь аймаг зэрэг бүтэн санд улс аймаг гэдэг тийм хөрхөө барилдан болдог. Тийм ер нь тийм байдаг ус сөөлжилж. Тэгэхээр тий зүгээр чи нөгөө хүчээ юуг гамж байгаа л нөөцөө гамж бол улс аймагтай сайн барилт аймаг зэрэгт барилж байгаа. Тухайдаа барилдсан бол бас нэг үзүр дүрмд үлдчихлээс байна. Тэгээд барилдж байгаа л тэгэл улс аймагтай чи би ч бас 2 3 шүгэн 3 4 ч удаа шүгэн 4 үлдчихсэн. Тэгээд шүгэн 8 үлдээд гарсан чи нэрэж нэг тийм бас нэг улс аймагт. Тэгээд тийм зөвлөдөг багш нар анх нар их байсан. Нөөцөө гам өөрийгөө нөөцлж байгаа хүч чадлаа ганцхан хүч чадвар улс аймагт барилт аймаг зэрэгт яах. Тэгээд ерөнхийдөө нэг бараг л нэг ховор барилдсан. Даа 2 3-нд барилдсан. Тэр чинь тэгэхээр чи ерөнхийдөө үндсэндээ бол нэг 22 3 тайл байсан үе штэ. Тийм одоо зүгээр богинохон хугацаанд томчуудтай ингээд энэ тэнцүү үзээд эхэлсэн байна гэхээр яг ямар хуу бэлтгэл сургалт хийж ирнэ тэгээд сайхан чангарч даах нартай барилдчдаг болсон байсан. Тэгээд ерөнхийдөө адийн огшийн ерөнхийдөө бас тэр үед чи одоо бол манай огш өрн сурдахгүй болохоос тэнд ерөнхийдөө сурна хамт их үзсэн. Тэгээд биш н алдар дээр 2 газар үндэс хийгээд. Үнцэг аврах дээр ч үндэс хийн. Тэгээд эргээд алдар дээр ч үндэс хийн. Тэгээд тэр үндэсний бүхийн бэлтгэл бас их сайн болсон юм болоо гэж. Тухайд нэг штанг одоо штанг хийдгээсээ илүү баг үндэсний бүхийн бэлтгэл их голдуу хийдэг байсан. Тэгээд ерөнхийдөө сумын зааны барилдаанд урд нь тийм нөгөө үг төхнөх юм бол гайгүй барилдсан. Би ч аймгийн арслан хугацаанд нэг жил чөрөөгөө болох хугацаанд барилдсан шүү дээ. Тэр үед нь улс аймагтай ингээд барилдсан. Тэгээд нөгөө тухайд улс аймагт нэг шүгэн дөрөв үлдсэн юм бол тэгээд цаад юураа сэтгэл зүйр болчдөг. Сэтгэл ороод явчихдаг. Сэтгэл жоорн сэтгэл зүйж өөрж болно. Нэг улс аймагт дөрөв үлчээд дараагийн барилж байгаа нэг 2-ын даваа аймгийн арслангууд улсын золтонгоч би ч одоо сайн байгаа юм чинь тий. Тэр шиг одоо ч ихсэн нэг шүгэн дөрөв үлдсэн аймгийн арслангуудтай ер нь би ч гэсэн таараа барилцсан. Энд чинь түрүү барилдаандаа ингээ сайн барилцсан. Бас нэг тий. Юугүй залуу шүү гэж. Тэгэж хүмүүс нэгдүгээр боддог гэсэн хоёрдугаар дөөрөө сэтгэл зүй өндөртэй. Тэгээд өнхөдөө тийм. Ер нь арцгийн хувьд бас энэ зүүн талдаа их гоё хавраад байдаг. Энэ михийг ер нь хинээр заалгасан бай. Одоо энэ багш нараар ер нь яг гол за тэр багш бол надад нэг тэрийг илүү суулгасан да. Энэ багш бол нэг илүү энийг суулгасан да гэдээ ярил тийм ээ. Би ерөнхийдөө яг багш нар яг нөгөө хүний нөгөө биеинд нь тааруулж ерөнхийдөө юм цаана. Ерөнхийдөө энэ би нэг яг зөв өгшгөлж байгаа энэ нэг унаг нь хутгадаг байсан болохоор байдаг шүү. Нэг зөв сугддгийг болохоор би Эрхэм баяр аврагыг барилдааны хараа зөвөр өөрөө ингэж болохоор юм байна гэл. Тэгэл бэлтгэл дээр хийж тавтаж үзэл. Бусдаар бол манай яг тэр өгч ингэж над зүүн сугдж байгаад ингэж гэсэн юм байхгүй. Эрхэм баяр аврагыг нэг зүүн сугдаад баруун зүүн сугдаад хүний барьдаг те. Тим юмнууд нь сугдаж өргөд тавиа. Тэгээ өргөд аваад дэлгэн буцаагаад өшгөлдөг. Тим юм хөлбөрөг л өөрөө зургатаар барилдааны ингэж үзэж харж байгаа л ерөнхийдөө сурцсан. Тэгээд өөрөө унга нэг зүүн талын нэг хутгаа байсан. Тэгэл тиймэрхүү л өвтөл. Тий. Бусдаар бол яг тэр багш одоо жишээ нь чи заавалч тэгж тийм их юм. Тэгтээ харцсангүй нөгөө багш нар бол яг хоо тийм биетэй. Одоо жишээ нь одоо хөлд ороод уруу өмсөөд байхгүй л одоо биш нэг их спортоос өөр гэж юу байхгүй. Ерөнхийдөө тэгэл яг л үндэсний бүхтэй бол ганц үндэсний бүхөөр л явцсан юм шүү дээрээс. Тий. Ордон мордон дээр ах нарыг дагаад жудо модо хийгээд одоо мяхыг Америк явахаас өмнө хуучийг мях баярлдаг үед нь дагаад ордон мордон дээр л жудо бол хийж лээсэн л та. Тэгээд ингээд нэг багаасаа нэг 10 жил байхдаа ордон дээр л чинь одоо чөлөөдгөн шиг улсын авраг маврагаар ороод ч юм уу те. Яг ингээд явсан юм бол байхгүй. Тэгээ ер нь хэнийг голдуу дагаж бэлтгэл хийдэг байсан бэ? Одоо бөхчүүд чинь залуу бөхчүүд дандаа л нэг нутгийн хаа юм уу багшаа дагаал ингээл явж идэг шин. Би ч одоо хамт ер нь хамт одоо тухайн үедээ яг Арслан болон Улсын золд манай нутгийнх одоо манай чин зэрэг нэг чинь яг голж яадаг гэсэн бэлтгэл хийдэг гэсэн. Тэгээ манай дэлгэр хот Арслан биднээс ч яг ингэ тустай юунтай зааланд яг хэдүүлэх нэ. Бас бэлтгэлийг тэн дээр жигшахна. Тэгээд ингээд авраг дээр бэлтгэл хийн. Сүүлийн үед яг нэг цол аваад ийшг авраг тэгэл нутгийн бөхчүүдтэй хийх нэгсэн болохоос яг ингээд цол авахаасаа өмнө бол ерөнхийдөө ингээд зориг төгш өсгөрөөд арцх удирдлаганд ор яг ингээд алдар дээр ингээд хийж чинь. Яг гэр хүн чинь нэг гэр ойрхон байх тал руугаа бас нэг бэлтгэлээ те цөмөн байх алдар дээр гэж л одоо алдар спорт хорон дээр яг сайхан тэр бүхий үлгийн авшиг шигснэр заалан их олон авраг арслангууд төрөн гарсан. Тийм газар. Тэгээ нэгдүгээрт нөгөө амьдрдаг юу байр маань алдар хажуулдаг тий. Тэгэл нэг баруун зүг рүү нүгээл хөвчлэн ингээл авраг тийшээ 19 рүү тэгэл хөвчлэн
нутгийн бөхчүүдийг яг гол юун дээрээ бол чин зэрэг начин дэлгэр тарслаа эднээс төр хийдэг гэсэн. Чин зэрэг начин ч одоо бас төрийн их баяр наадамд 2 шүг үрцэн. Та нарыг бол одоо гарч ирж яхад бас ерөнхийдөө нэг харьчаагүй байсан. Их юм заасан биз. Тэгэлгүй явах уу? Өөрөө ч бас их хор шартай ерөн бэлтгэлийг өөр нэг сайн ерөн шахаж ялгдаг гэсэн. Төрийн наадамд цолон баталс 2 удаа тавд байсан. Хоёр ч одоо яг нэг баргээд юм уу? Тэр чи яг нэг баргээд ерөн сайн ярил ах トゥ хүмүүс шүү дээ бид тэр чи. Тийм үү. Тий. Нэг баргээд нэг хонхроо. Бүр тийм хүмүүс ихгүй. Ер нь одоо зүгээр говь нутгаас ингээд том цолтой бөхчүүд төрөх нь бол жоохон холдоо юм тий. Тэгээд ингээд үе ингээд нэг сайн бөхчүүд гарч ирэх юм. Тэгээд өөрөө чинь ингээд яг анх аймгийн арслан болоод ингээд сумын заанд сайн барилдаад ингээд яг эд гарч ирж их үед нутгийн олонний тэр нэг юм итгэл хүлээлгэх одоо өөрөө чинь ингээд за дээшээ барилдах бүх шүү гэдэг нэг юм цолтонд хүрэн шүү гэдэг итгэл хүлээлгэж байгаа тийм нэг юм мэдрэмж ер нь хэр мэдрэгддэг байсан бэ? Тэгэлгүй яах вэ? Ерөнхийдөө тухайн үедээ бол хүн болгон хэлж байгаа юм чи ганц манай дунд говь шүү. Манай говийн ард хүмүүс болохоор ганцхан дунд говь гэхгүй тэгэл өмнө говь дорн говь тэгэл манай говийнхан ч болохоор за говь нутгаас гарч ирж байгаа тий. Ерөнхийдөө одоо манай Амгаланбаатар тус тэгдэг л хэлбэт. Одоо бас л тэгж байгаа тий. Ганц манай дунд говийн ингээд хэлээд байхгүй. Тэгээд аймгийн арслан байж байгаа тэр цоноо улсын цол авлаа. Тэгээд улсын цол авснаас нэг юм 3 жилийн хугацаа 4 жилийн хугацаатай ингээд ерөнхийдөө бол заавал ч нэг чансаагараас тэр одоо гээд ихний нэг 7-8 нэгээд яачдаг. Тэгэхээр хүмүүс ингээл төрийн наадам төрүүлнэ гэж ойлгоно. Тэгээд юу заан цолноос дайшгаа. Тэгэл одоо тухайн үедээ одоо фэйсбુક гэж юм дүнгийн гарч ирчихсэн. Би ч одоо нэг наадам бэлтгэл гаргахтаа нэг фэйсбુક устгадаг байлаа шүү дээ. Тэгвэл хүн чатууд орж за энэ жилдээ төрийн наадам тэгж нэг өснө тэр болгоныг нэг гоё юм шиг болооч нэг сэтгэл зүйн дарамт ихтэй өөрт. Тэгээд нэг наадам бил яг бэлтгэл гарахаас өмнө нэг фэйсбુક устгачаал. Тэгээд зүгээр утсуурмжтай. Тэгэл тэр барилдаан заас нэг сайн барилдсан юм баггүй нэг доогор могоромч. Тэгэл наадмаар дээр нэг шинэ фэйсбુક нээж аваад. Тэгээд тэрийгэ барьж байгаа л наадам бэлтгэл гарахт яг нөгөө нэг дээшээ нэг хүмүүс яг төр үзүрт харж явах хүсэнд бол ерөнхийдөө бас нэг тиймэрхүү юм байдаг. Одоо энэ эд барилдаж байгаа дүүнерт бол одоо фэйсбુક хөгжөөл лайв бүхт гарц одоо тэр үед бол дарамт дахин хайшийн тийм одоо тийм юмд ирдэг хөл. Байнга л байгаа хөлгүй тийм. Одоо бүхтэй таньдагч бай, таньдгүйч бай, бүхэд хайртай хүмүүс чинь бүгдээрээ л тэгээд одоо таарад нэг хэсэг нь бас хэлэн таарахгүйгээр одоо фэйсбુક чатаар нэг хэсэг нь энэ жил харж байгаа. Тийм зүйл харж байгаа. Доотлон л чамаг одоо те заан гэж удаад байгаа шүү. Тий. Тэгээ ерөнхийдөө сайхан урмын үг нь бас сайхан боловч сэтгэл зүй юунд бол тэрийг бас нөгөө нэг за нэр энэ жил бас нэг тэгэж сайн барилдахгүй бол дашаач тий. Тэгэхгүй бол гэдэг юугаар. Одоо сүүлийн үед нэг тэгч хүмүүс одоо төр үзүрт багсын шүү гэх юм чи нэг гайгүй болцсон. Одоо бол нэг өөрөөхөө нэг сайхан тий. Одоо нэг тий нэг барь унуулчаал давал давчаал. Тэгээд улсын наадам бол тиймэрхүү л. Тэгээ ер нь 2015 оны улсын их баяр наадамд одоо Дундгой аймгийн Эрдэнэ талаас хүмүүс ихэр начин төрж одоо говийн ард түмнийг баяртай сайхан наацгаасандаа тэгээ тэр наадамд одоо хаана бэлтгэл сургуультаа базааж ер нь ямар хөө аш холбогдолтой хаахан хаваар ер нь барилдчих уу гэсэн бас нэг начин болчих уу гэдэг ер нь өөртөө горьдлого ер нь хэр орж ирсэн. Тухайн үед бол ерөнхийдөө улсын цол авахыг ер нь горьдлого бол ер нь яг үнэ хэлэхдээ ер нь 100 байсан. Зааландаа тэгээ сайн барилдсан байгаа. Тэгээд ерөөсө 3-5 амтш одоо тийм хүнээр ахгүй ч ингэсэн чинь байхгүй ерөөсө. Тэгээд бидний начин болдог жил манай дундгын бөхчдээр бяцхан хөндлөн гээд Төв аймгийн артлын нэг амралт өгдөг бяцхан хөндлөн гээд. Тэр амралтанд манай дундгын бөхчд бэлгэлд гараад. Тэгээд гарцсан байсан чинь юуны Хинтийн аймгийн наадам болно гэд. Бэлгэл дээр байсан. Тэгээд манай 2 машинтай манай Дэвжээний хэдэн аймгийн хэдэн цолтой өгсөн чин зэрэг начаа. Бүгдээр Хинтийн наадамч барилдаа. Тэгээ Хинтийн наадамд үзүүрлчихэд бас цаана ч юм нэмээд. Тэр наадам ямар болсон бэ? Хин хэнийг за орхиод ирнэ үзүүр түрүүнд гарч иржээ. Тухайн үед бас л одооных шиг наадамч хаалт болдог гэсэн. Нээлттэй болдог гэсэн. Тэгэл 256 болж байгаа. Тэгэл бүх улсын одоо аймгийн цолтой бөхчүүд тэгэл улсын цолтой бүгд л байсан. 5-ын 5-нд би одоо Азаа арслан авдаг. Тэгээ 6-гийн 5-нд одхох намайг авдаг. Одхоогийн 7-гийн 5-нд хэнийг хайсан юм болоо. Бас л аймгийн цолтой л хаяал. Тэгэл үзүр төрөнд унсан да. Ямар хөхтэй үлдсэн юм бэ гэж. Бямц хөхтгээд одоо энэ өмнө говь аймгийн арслан болчихсон. Тэр зол дөрүүлж арслан болчихсон.
Тэгээ чимэг нэмж орж ирээ. Тэгээ улсын баяр наадамд барилдахад тэр чимэг ер нь тооцогдсон уу, тооцогдоогүй юу? Тэр чимгийг уг нь их тооцоолчих санаатай. Нөө 90 байгаагаа чинь тооцоолж бол энэ арслангуудаас нэг зөрөө доош явах. Тэгээ би яг хинтийн наадмын дуусч ирээд маргааш нь улсын наадмын 2 дахь өдөр нөгөө нэг бүртгэл хаадаг өдөр нь байхгүй. Тэр өдөр нь өглөө норж ирж бүртгүүлчихэд ингээд нөгөө заан үзүүлсэн нэг зааны нэг юу нэг чимгийг хүмүүлхийг үзүүлсэн чинь тийм байхгүй. Би яаж чаад тэр жоохон гуйж гарахгүй юу. Хэрвээ тэр зааны юу гуйжгаад харсан бол яг ирэмбэрээ гонжигтон гарттай. Тухай чинь гонжигтон гарттай чинь үзүр төрүүлнэ гэж яддаг. Байсан үе нь. Тий. Тэгэл заалан чимэг нэмсэн. Тэгээд зэргийн харцаг цалтай. Тэг 3 даваа ерөнхийдөө ахнаар ерөн дотор оноол тэгэл. За 4 дээр ерөнхийдөө дээш мөкатар арслан ийм хөвцөө юм байна гэх. Тэгсэж хүмүүс шуугуулсан ч манай өсгөрөд орцог 3 даванд унцдаг. Тэгээ өсгөрөд орцог 3 даванд унах. Эсвэл дээшгээл 4 5 руу гарч ирдэг гэсэн. Нөгөө тангад арслан дунддаг жил нь баг. Тий, 3 даванд. Тэгээ тангад арслан ч болохоор начинтай арслан байсан баха. Миний дээр. Би болохоор миний доор юм л биш. Тэгээ битэр оноот ягаад зөрөөд. Уг нь тэр аймгийн зааны чимэг нэмсэн бол би бүр доош гар дээр очих гээд байдаг. Гар дээр очиж бүр нэлээ одоогор бол чанга харах гэдэг. Нөгөө ид байгаа юм те тарах гэдэг. Тий. Гамбат арсан ч гэсэн бас л муучааг байсан юм шүү дээ. Урд жилийн 4 давчихсан. Тэгэл 4 даванд тухайд ч дивжээ цэг юм гэж байгаагүй ингэж явж байгаа. Тэгэл аль хавцаагаа мэдгүй багцаагаар тийм байна. Тэдэн арсан тавьсан. Одоогор тэгэл одоо ч нөө дивжээ цэг юм шиг ингэж зоож байгаа л оноол тань нөхөөс одоо ч л утсан дээр үзэл амар болцсон. Тий, тэр үед чи ингээд таамгаар л те. Таамгаар ингэж өөрөөсөө ингэ цаасан дээр бичиж байгаа л оноол тавьдаг. Тэгэл мэлэл дээшээ таарчлаа гэж байсан чил. Тэгэл Ганбат арслантай гэж таарсан. Ганбат арсланч болохоор урд жил, урд 2 жил бас ингээд дээшээгээ ер нь 4 даваа дандаа ингээд 5 даваар шахаа байрлагдсан байсан. Бат аймгийн арсландаш нар зүүн талаараа дэр үзэн зулгаа барилцаад авсанда. Цаараар нь ашиж мордоо нөхөн гүцээд. Дундуу аймгийн Эрдэнэ далаас мөрөд алдар спортын хороо Эрдэнэтийн уулын бэж улдурын хан гарт спорт хорооны бүх аймгийн арсландаш улсын арслан Ганбатаар 4 давлаа. Чи 2-ын даванд одоо Сүхбаатар улсын ачин Бачаргал Баа чаргал чинь таасан баг тий. 2-ын даванд харж байгаа. Тэгээд 3-ын даванд болохоор Бадамсүр начин. Тухайн үеийн одоо урд 14 оны шинэ начин залуу начин. Тэгээд одоо хамгийн сүүлийн начин ам авч намайг аваад аймаг султангууд нугарч байгаа хөөхгүй. Тэгж авч байгаа. Тэгээд 5-ын даванд 3 бөхөөс баас харцах. Тухайн начин цалтай. Тэр чи одоо хангаа авраг Ганзөрг начин. Ганзөрг начин хоёр аймгийн арслан тунжаас бит 3-аас одоо авч байгаа хөөхгүй. Та 3-аас авч. Тий. Тэгээд 6-гийн даванд би бас 3 хүнээс бас амлуулж өрж байгаа. Одоо тухайн төрөн бөх оюун болтой дамлуулж байгаа. Тэгээд оюутан байхдаа бас битэр чинь бас хамт хороол цуг нэг доороор гэж амьдэрдэг ус хоёр ч тавын бол арслан битэр. Тэгээд 5-ын давааны тэр зүгээр ингээд төгсгөл рүү ингээд хүмүүс ингээд нэр сонсоол ингээд за гаргуулна. Ер нь 5-ын давааны тэр нэг уур амьсгал ямар хөө болж өөрийгөө ер нь яадчдаг бол гэж бодож исэн бол. Одоо нөгөө нэг дивжээ цэг одоо гурвал тэр авчихсан. Тэгэл байхгүй тэрийг авчлаа гээл нэг хүмүүс нэг ойрхон хүмүүс нэг хэлж байгаа шүү дээ. Тэр амд авчлаа гээл. Тэгээд нөгөө манай хүмүүс болохоор одоо нэг санчир зааныг авахгүй болох магадлалтай гэдэг ганц нэг яг нэг гой нутгас гайгүй барилж байгаа нэг гаргуулад яачвал те. Гэт ахнар ирээд яг байсан ч нэг гончиг гард маань хэнийг аваад шүрч. Санчир зааныг. За тэгээ ямар ч юм байхгүй. Тэгэл доошоо гүүгэл. Тэгэл 3 бөхөөс баас орцгаам авсан байна л гэлээ. Тэгэл гараад барилц. Тухайн үедээ ч би ч нэг бас харц жоохон унах нөгөө бодлого. Тухайн үед нэг барилдаад үтцсэн. Нууч аймгийн арслан байх чинь тухайн үедээ зааланд 3 даванд авч барилдаад авч ирсэн байхгүй. Тэгээ ерөнхийдөө бас нөгөө ах нарын захиас багшны захиас бол яах. Өчиргөн чөлөөтийн шиг хөл гард ортлохгүй ч гэсэн нөгөө барьцны ийм барилдаа маневр сайтан болохоор зөв аштайхан байж байгаа чи золгоод ав гэсэн юутэй. Бусдаар чөлөөтгөн гэсэн. Бужигнаа те. Аштайхан баг бужигнж байгаа тэр 90-ийн дарж байгаа бариад ав гэсэн. Тэгээд баас урцгаад авч начин болоод. Тэгээ 6-гийн даванд би бас ахаа 3-аас амлуулж барилж байгаа юм болтой. Ганзөрг начин одгөрөл харцаг бит 3-аас авч. Тий. Би оюун болдыг араа авахгүй байлгүүдээ. Би одоо хинтээ одгөрөл ахтай ерөнхийдөө тунчлаа. Дотор нь бодож байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед одгөрөл ахтай чинь нөгөө бүхий өргөний нөгөө 1024 бөхөр 5 дээр одгөрөл ахтай өснөг 4 аймгийн цолтон нугараад барьцангуулаад давцсан байсан. Тийм үү. Тэгээд одоо шууд нөгөө чөлөөтэй чинь явчих юм байхгүй. Золгоод би ч бас ингээд ил хөрг хайж чадахгүй. Ерөнхийдөө байр сонголцгоолоо гэж бичсэн чил. Зарласан ч уян бол тавсан байна. Тэгэл гараал барилдаал тэгэл тухайн үед чинь нөгөө төрөө бүх тэгэл.
төрүүлгэл стил байл. Гараал эндүүд бол унж байгаа ч. Яаж унсан бэ? Хоёрын барилтын эзэн ямар болсон? Намаг чиг барьцгүй тавьчихсан шүү дээ. Тийм бил. Тий. Тэр тухайн юу камер дурж ирэх хүчлэгтэй. Тийм үү. Тий. Одоогоос 10 гаруй жил өнгөрч ирнэ үү ямар болж Тэргүй ирсэн байх марцсан тий. шүү дээ. Тэгэл оюун бол тухайн жилээ төрүүлээл. Тэр оюун бол төрүүлэг өсөл би бас нэг жоох хитэн жилдээ ч юм уу те хэдэн сард үг хаяад жоох гомдох байсан. Яах Чи вэ? юм найзаагаа те чи ингээл унах байсан бол гэдэг ч юм уу те. Нэг багш шавнаар Тэгэхгүй тий. те. Тэгэхгүй нөгөө сайхан төрүүлээл аслан болчих юм ч одоо. Дөрөв хүүхэд унсаа гэж Тий. бодчих тий. Тэгэл одоо найзаагаа одоо сүүлдээс нэг битэр чин таараал энэ тэнд зөндөөл таараа бэлтгэж сургууль хийсэн. Нэг ч удаа чи найзаагаа үлдээчгүй дээ гэж хэлээчгүй хэлж үзээчгүй. Бусдаар тэгэл нэг оюун бол төрүүлээгүй байх юм бол гэ чи нэрээ тэхээ мэдсэн бол найзаагаа нэрээ уучин те нэг үлдээчгүй гэж хэлээс. Тэгээ ийм сайхан аслан болцоо нэ чи юу гэж тэхээ тэгэл. Харамсах юм юу хот. Тий тэгэл би яах тухай үедээ төрийн наадмын төрөө бүх дуунсан. Ус сайн цол автсан. Тий. Тий. Тэгээд одоо Алтан хоёрын ачинга мөнхөд таваргыг давхад бас юу бодогч та хоёр ч ихэр начин болсон шүү. Тэгэлгүй эхлээд би чинь даваад начин болчихдээ. Тэгээд сүүлд агах чинь нэлээд хамгийн сүүлд үлдсэн мэрэл даа шүү. Тэгээ өөрөө барь сонгуулаад өөрөө давдаг шүү. Тий. Тэгэл тухайн үедээ би чи өөрөө начин болсон шигээ баярлалаа. Манай Эрдэнэлээ сум чинь манай говь тэгээ Эрдэнэлээ сумачууд улсын цолтой бөхчүүд чинь бас ингэ араас ингэ жишээ нь 2007 онд чин зэрэг начин болж ирсэн. Тэрнээс хойш ингээ 15 онд тэгэхээр хэдэн жилийн дараа 8 жилийн тий 8 жилийн дараа тэгээд болохтой бүр Эрдэнэлээ сумаас ихрээрээ болоод тэр зун чи ер нь их сайхан манай дунд гоо ганц Эрдэнэлээ эхэлтгөө төрөө өлчөдөс мөр төрүүлчихэж байгаа. За. Тэгээд манай тагнуул ерөнхий газар Годонбаатар даргын морь нь бас ам үзүүлчих байгаа. Манай ганцхан бүхэлд ер нь дунд гоо тэр жил их сайхан наацсан. Тий. Дүүрэн сайхан наацгааж. Тэгэл нутаг орон чинь их сайхан цаг дэлгэрсэн. Тэгэл энэ тэнд манай юуны ой бас болтгий. Дундгой нэг том улсын цолтогч нь улам очсон нэг наадам чинь тэрний дараа шүү дээ. Тийм үү. Тэ дөрөв хөхтэй бас хоёр нөгөө байр маяг өгдөг наадам чинь тэгэхэд юм уу? Тэг чинь болохоор хоёр ихэр начинтай болсон. Тэгээ бид тэр чинь 5-5-нд очиод хоёр начин тунж байгаа. Тэгээ тунж тий хоорондоо дунаад агахт барь сунгуулж унчаал. Агах чинь 6-гийн 5-нд прүд огөрслөнд унтах байгаа. Төрөөх нь хоёр үзүрх нэг өрөө байр гэ тий. Тэр том наадам байхгүй. Тэр чинь болохоор улсын наадмын дараах мэлдэг наадам. Нутаг орныхон хоёр ихэр начингаа ер нь яаж хүлээж авч ирсэн бай тэгэхэд. Одоо тухай ч одоо манай энэ улсын хурлын гишүүн асан манай моорны нарах байх чинь тухай үедээ битэр чи хоёуланд нь байр машин нутаг зүйлийн дарга байсан өөрөө. Тэгээд хоёр өрөө байр одоо ихэр хамгийн лагнал одоо ланд хоёр зүйл байлаа шүү дээ 15 онд чих хичээл одоо 14 оны цоо шинжтэр гэлургттай 200 өгдөгсөн. Одоо сүүлдээ 300 гэж машин гарч ичээд одоо залууч чинь сайхан тий дээшлэл 300 авч 600 шалчих шиг байна одоо тий. Тий тухайн үед чи битэр чинь нутаг ихэр начингаа байр өгөөд машин дэр үнэхээр сайхан урамшуулчихсан шүү. Тэгээ тэр итгэлийг алдахгүй төлөө ер нь одоо бас тэгээд залуугаараа цол авцсан. Тэр олон хүний одоо нөгөө дээшээ цогоолоо шүү, заан болоо шүү, үзүр төрөнд барилдаа шүү гэдэг тэр олон захиас сургаалыг ер нь яаж хүлээж авч бэлтгэл сургуултыг ер нь тэр үеэс эхлээд бас яаж жоохон хийж явсан бэ? Тэг яг хөө тэгэл захиасууд бол олон ирж байгаа нь бол дамжиггүй ирж байгаа. Тэгэл зааланд болохоор сайн байгаа л ерөнхийдөө том жижиг барилдаанууд гайгүй сайхан барилчаал байдаг. Яг улсын би ч бүр нэгийн даванд хүртэл цэрэгчлээ. Нэгийн даванд нэг залуу хөлт хүртэл халтарч унж байсан шүү дээ. 17 онд унцсан билээ шүү дээ нэгийн даванд. Тэгэл та сонирхол өгдөг. Нөгөө залуу нь 20 давнд зүүн мөгнө дарахаар одоо өсгөөр орох дунж байгаа шүү дээ. Тэгэл одоо нэг сайн барилт нэгэ бодцсон. Тэгээ бас нэг сайн байсан жилээ бас нэг наадмаас нэг тамирчдын одоо хуучнаар тамирчдын баяр гэж болдог 6 сар 30 одоо наадам сорилго барилтаа. Сорилго барилтаа. Тэр барилдаанаар барилдаж байгаа тохоогоо молтлаа. Чи хэд он? Тэр чи 18 онд нь. 15 онд биш тэр чи 16 онд тохоогоо молтолдог чи. 1024 барилдаж байх нь шүү дээ. Тэгээ тохоогоо молтолчээд одоо юугаар барилдаа тохоогоо молтолчээ. Тэгээд нэг тийм тохоогоо боцоож ийсэн нэг тэг бол хамаг юмар өвчин өмдөх дараатай барилдаж 3 5 4 онд унчих. Хинд унсан бай тэр. Одоо дэлгэр сайхан ачин сэлэнгээ. Тийм байна. 4 даваанд гимтэлтэй барилдсан байх нь тийм ээ. Дэлгэр сайхан ач уурж жил нь усад 4 давсан. Тэгээ 4 даваан дахиад хид. Тэгээд нэгийн даваанд хүртэл тэр нэгийн даваан дээр яасаа хальтраад унтсан юм. Үгүй ээ нөгөө хальтраад нөгөө гарсан залуу маань
яасан ч одоогор нөгөө барилдаа мэддгүү залууд харахгүй юу. Аа. Шинжгэн тэгээ 4-4 орчдөг. Тэгээд ингээ зүгээр л хаян үздэг. Урам их гэж ингэсэн чинь энэ хөл яагаад. Одоо ч барилд хүмүүс ингээ татах чинь цаа чинь зулраж ингээ хоёр талтгуу чинь гэж. Өөдөө татсан чинь өөдөөс ингэсэн чинь халтраа өөрөд доогроос. Тэгээл хүмүүс гингүй юм ба. тэгээл байх хүмүүс шуугаа. Аа. Тэгээс бол нэг явж 8 9 жилийн ард дээр. Ерөөсө түүхэндээ би ерөөсө 4 давж үзээгүй юм байна. Юу авснаас дандаа 4-ийн даваан те 4-ийн даваанд ингэж дандаа унаад доогор юм. Та нэг 4 давсан дээрээ цалаахулж батлаасан. Тэр начин болохынхаа өмнө бүхий өргөнд болсон 1024 бүхий барилдаанд нэг сайн барилдсан санагдаад байх юм. Тий. Тэгж би чи 8 даванд өсгөөр аврагыг Хөлд нь ордог үлээ. Яа. Би нэг золоод нэг 100 хутгаа гайхгүй. Тэгдэг үлээ. Хутгаат. Аа. Тэгэхээр намайг давуулаад нэг соронзон болцоо нэг зам болдог шүү Тий. дээ. Тэгээд тэрүүжгэл барилтаа байхгүй. Аа. 100 золгонгуудаа авраг давуулаа гуйтдаг. Та давуулж өгсөхтөнд хутгаад. Тэгт чи одоо 1024 бүхүү өргөөний ой. Бүхий болгоны 25 жил яа. Тий. Тэгээ 1024 бүх барилт. Тэгээ аймаг арслан цалтай 4-ийн даваанаас ахуулаад тэгэл 4-ийн даваанд чинь би одоо доронтын ганц хүнчтэй тарчих. Аа. Тэгээ 5 даваанд од гэрлэхтэй тунаад. Тэгээ 6-гийн даваанд Батмөнх заа. 7-гийн даваанд Батар шиг гард. Бас л нөгөө харцаг багт. Аа. Тэгээ 8 даваанд өсгөө аврагыг даваад. Тэгээд оюун бол юу ч унахгүй би. Зулгаад ингэж зарлж байгаа нэг хууранд нэгээд унтсан. Тэгээ би бод тэн дээр нэг жоохон зулгаасан бол бас авах байсан. Тэн дээр би одоо сүлд одоо тэн дээр нэг юм болохгүй унаад. Тэгээ наадмаар наадууч нэг сар өрөхгүй хугацааны дараа л болж байгаа шүү дээ. Ардаар нь сар гарахнаа дараалж. Тэгээ тэр наадмаар авчуу гэж зүгээр өөртөө дотроо бодоод юм болохгүй. тэн дээр сайн үдсэн бол бас авахгүй л байсан юм уу гэж. Тэгт чинь тэр том борилдоо өсгөрөөд орсон шүүгэн дөрөвдүүлж байгаа шүү дээ. Аа. Тэгээд тэр сар гарахын дараа бол тэр хүнийг юу гэж 3 давнд унна гэж бодох. Тэгтэл өсгөрөөд орсон 3 давнд унаал миний оноолт зөрөл. Аа. Хүний бас тухай өдрийнхээ. Тий. Солоох хүний тэр өдрийн ер нь нэг юм ирэх баяр аврах оюун бол өсгөрөөд харцах битдур үлдчих. Тэр хөөргөр 1024 үрч. Аа. Бүтээн байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Ремикон хувьцаат компани. Тэр дунд нь одоо 18 19 онд ч 2 сайхан наадам. 2 наадам мөлжиж байгаа тий. Барилдахгүйгээр бэлтгэлээ хийгээд байгаа ч гэсэн барилдахгүй байна гэдэг чинь өөрөө жоохон төсөрдөг тал байдаг юм шиг анзаарах юм. Тэгээ эд сайхан залуугийн тэр 2 жилийн хугацаа бол хайрын хугацаа. Тэр дунд ер нь бэлтгэл сургуультаа алдчихгүй тулд ер нь яаж явах нэг юм. Гэхдээ яг 2 жилийн хугацаанд бол бэлтгэлийг бол хийхгүй шул сайн хийж байгаа. Гэхдээ нөө зааланд барилдахгүйгээр тэр чинь шал юу байхгүй. Аа. Яг бэлтгэл сургуульд ингээд хийх хөвч сайн хийгээд байгаа. Тэгээ нөгөө хүн чинь бас нөө шалгалтаа өгмөр шүү дээ тий. Бэлтгэл зааландаа хийгээд байдаг. Дүнгээ тавилмаар байдаг. Нөгөө зааландаа барилдахгүй. Тэгээ яг би чи өвөр Монгол руу бас ганц нэг явж барилдсан шүү. Аа. Өвөр Монгол руу явж зундаа явж өвөр Монголоор ганц нэг наадамд барилж үзсэн. Одоо өвөр Монгол өхөр чинь бол тухайд бас гайгүй ер нь том жижиг ихийг барилдаанууд ер нь авсан шүү. Тийм үү. Тэгсэн. Ер нь өвөр Монголын сайчуудтай ер нь хинтээ барилдаж үзв. Өөр нь авраг тэр Батчаргал ер нь бүх аврагуудыг барилдаж үзсэн. Би чинь одоо 90-нд нэг том болсон барилдаан дээр Баярбатар аврагыг одоо 37-8 өгсөн. Ерөнхийдөө бас жоо харьдах тийш хандсан байгаа үед хүртэл таарад нэг давж лээсэн. Тэгэл нөгөө залуу заа авраг гигэрх бүгдэнтэй л таард авч ирсэн. Тэгэл яг өвлөн заалгын барилдааны шилээ хотод руу болохоор том заалгын барилдаанууд өрлөг урдаас өгнө. Барилдаач. Өвлийн найрт ирж барилдаач гэдэг. Тэгэл 100 нь болохоор очиж ер нь 5 өшөө молноос би ер нь за ер нь ямаанаас бусд ингэ нь бол ер нь авсан шүү. Оо тийм үү. Тэ. Үхүр тэмээ хонь. Адуу. Одоо ямаа гэл өөр наваагүй юм байна. Энэ дөрөг бол бүгд байнд өгдөх. Тэгээд байныхаа адуу үхэр тэмээг яадаг. Тэгэл ерхийлгалаар гарах. Ер нь л урдан заранда. Тий. Урдаас барилдаан дууслаа. Тэгэл нөөц зарах зарчаас уламжлалаа хадгалсан их гоё шагнал шүү тийм ээ. Гэхдээ яг сүүл 5 өшөө мал өгж явах би бол урд бол зургийг нь бол харсан өгдөм бил бас. Ингээ 5 өшөө малыг бол тий. Тэгэл ерөнхийдөө өвөр Монголын том ер нь наадмуудад нь ер нь урилгаар
очиж ер нь 2 жилийн хугацаанд барилдахгүй хугацаанд бол ерөнхийдөө бол багшаа бол ер нь аврагуудаа бол сайн барилдсан. Тэгээ ер нь зөвхөн өвөр Монгол бөхөөр барилдах манай бөхөөс ер нь ялгаатай тал нь ойролцоо тал нь юу байна тийм ээ. Тэр ширэн зодогтой барилдаанаар ер нь барилдахад бас Яг хөө надад бол яг хөө зүгээр хамгийн таалагдаад байгаа нь бол барилцаад хөл гарт орохгүй намар. Биднээс ч юм бол яг хөө зүгээр хөл гарт Монгол хөл орно тий. Өвөр Монгол хөл яг тэр ширэн зодог нь бас ингээ нэлээ ядарсан хүнд барилдацууд бол хүнд. Тэгэл зодыг нь гар нь гартаа хөл нь хөлдөг юм баггүй. Өвөр Монгол хөл. Тэгэл ер нь гар нь хөлдөнд төрчихгүй газар хүрчихгүй бол ямар ч хийж болно Монгол төрлөөр бол. Тэгэл тэр чи хөлдөө алчихгүй юм чи бол учиртай ер нь жоохон бид босоо өрөлттэй. Тэгээ ер нь гар шууны хүч их шаардсан юм л дээ. Өвөр Монголын бөхчүүдээс ер нь давж үзээгүй хүн байна уучраад хаарсан усуд бас. За өвөр Монгол одоо сүүлийн үеийн залуучууд сайн гарч иж байгаа залуучууд би барилдаж үзээгүй. Ерөнхийдөө тухайн үедээ сайн байсан одоо цагаан цаа авраг гэгэр их ер нь их олон аврагуудтай нь бол ерөнхийдөө ихэнх унж тавж үзсэн. Одоо сүүлийн үед нэг гараад ирээд байгаа шин залуучууд бол барилдаж үзээгүй. Давхар 2 гэдэг. Давхар 2 бол сүүл тэрнээс хойш гарч ирсэн залуучууд барилдаж дараа гарч ирсэн тий. Коронавигийн дараа тий. Тэгээд ерөнхийдөө сүүлд яг урд өвөр Монгол хөл нэх ихтэй. Тэгээд яг энд 2 жилийн хугацаанд ирэх сэргснээс хойш барилдсанаас хойш өвөр Монгол руу зөндөө барилдсан л та. Өвөр Монголд ирж байгаад барилдаад энд ирэх чи ерөнхийдөө заална барилдаад 5 өшгөл аччих хүнийг. Урд бол эхлээл өшгөлүүлээд би өөрөө өшгөлөөл тэр чи өшгсөн үлийн гарга өшгөлөд унагдаг байхгүй. Зөрж өшгөлч. Зөрж өшгөлт. Энд чинь болохоор зөрж өшгөл хүн байхгүй. Барьсаас авч бүгд би чинь уул сайн 5 6 давхтаа 5 6 өшгөлч яваад өгч. Тэгээд дээд өрөлтөөнөө золгож барилдана тий. Тэгэхээр тэр урд ерөнхийдөө их бэлтгэл хийхэд бол яах вэ? Хөлөө алдахыг л тийм хөлөө алдах тийм юм хамгаалт энэчнээс сайжчих юм бол ер нь тэгэл гарын дээр шууны юу тэр ширэн зодгноос ингэж хатгана. Тэгээ хөл мэх юу нэг сайжрна шүү. Хөл мэхтэй хүмүүс л ер нь барилдаа. Хөлийн мэдрэмж чих хөлийн мэдрэмж бол янз юм болно. Тэгэхээр би чинь очиод өшгөлөөл ундаг. Сүүлдээ би чинь өвөр Монгол нөгөө төгтөөч өшгөлж хайдаг болсон шүү дээ. Тийм тий. Гоё барил да. Тэгээд ерөнхийдөө ингээд 2 жилийн дараа ороод ирэхэд байр байдал барилдаад эхлэхэд ер нь ямар хөө байсан? Эхлээд бол яг дөнгөж барилдаад тэрний төсөө өрцөө хэр яатсан юм чинь 2 жил үндэсний бөхөөрөө заална гараагүй юм чинь бол эхлээд бол сайн барилдахгүй л ойлгомжтой. Тэгэл ер нь 2 жилийн хугацаанд байхгүй байсан хүмүүс эд барьж байгаа байхгүйсэн хүмүүс чинь тэгэл ахын дөө өгчийн дүүгээл гараад ирнэ шүү дээ. Ер нь андаа болоод гараад ирнэ шүү дээ. Тэгээд оны өмнө ирэх сэргийж нэг доогуур унчаа. Тэгээд оны ар дээр үндсэн хөлөө барилдаж биш шүү 4 төлөлттэй. Тэгэл ерөнхийдөө барилдаал. Тэгээ 20 оны наадамтай золгосон баг та. Тэгээ 20 оны наадамтай золгоод бас 4 донд унж байгаа. Одоо за хөдөр болохт. Нагалхааны наадамд. Тэгдэг үлээ. Тий. Хөдрөө тэгээд тэнд цол аваад. Тий. Тэгээ дараа жил нь наадам болоогүй. Нөв наадамтай жил. Тий. Тэгээ дараа жил нь тэгээ цол ахиулж байгаа. Гүү шүү дээ. Тэгээд дараа жил нь чи нөгөө нэг 1024 барилдаж байгаа шүү дээ. Тий. Бас 4-ийн доо маань. Хинд сумын очод бас 4-ийн доо маань. Нэг намайг ч уран хайдаг үсттэй. Тэгээ тэрний ар дээр цолон батлуулж. Би 4-ийн доо бас олон жил унсав. Тийм байна тий. Тэгээ сүүлдэх чи бас 4-ийн доонд энэ хин ховд төмөрж ойж. Ер нь ихэнх наадмууч чинь 4-ийн доо голдоо. Дандаа 4-ийн доо тий. Тэгээд энэ жил хичл одоо X сар бол 4-ийн доонд. Би цолон батлахдаа X саруулыг 2-ийн доонд аим гарсан багт хайж ирсэн. Тэгээ би цолон баталчихсан. Тэгээ X сарул намайг 4-ийн доонд хаяад одоо цолон баталж. Энэ бас сонь төгөллөө. Тийм байна тий. Тэр цолон баталдаг жилийн наадам 23 оны наадам шүү дээ. 23 оны наадам. Тэгээ одоо начин цолтой нэлээ олон жил явцсан. Ер нь ямархуу бас нэг бодол өөрт төрж ив. За энэ жилэл одоо нэг цолоо батлая даа гэд бас илүү шаргуу. Тэгэл ерөөдөө сүүлдээ бол яг нэг заал тахмын сайн байгаа сэтгэхүүгээр хүн бодохоор ер нь төрүүлж үзүүрлэл гэж бодно тийм. Тэгээ ерөнхийдөө сүүлд ингээл нэг дандаа 4 даванд унаад тохор ерөнхийдөө тэгээд бодох бодол маань за эхнээ ялжинд нэг цолон батлахгүй л чи 9 жилийн дараа дээр цолон батлагсан чи одоо юу гэсэн үг те. Тэгэл би ч одоо ингээл заримдаа ингээл бэлтгэлээ гэж боддог гэсэн. Одоо нэг цол молоод ингээл батлахгүй. Одоо энэ нэг дуу хот иргээд нэг сайн ачин байна. Сангисүрэн гээд сайн ачин байна. Энэ хөднөөс бол одоо төрүүлж үзээгүй барилдаан гэж бол байхгүй шүү дээ. Заалангун төрүүлсэн. Эднүү шиг одоо ийм начин болох юм болов уу? Яад юм бол гэж дотор юм. Тэгээ тухайн үед 2-ын даванд одоо X-аар болчих бас л улсын цол аавна гэж залуу шүү дээ. Тэгэхэд улсын начинтай аймгийн арслан 2-ын давандад нугарч байгаа шүү дээ. Тэгээ X-аар бол 2-ын даванд 3-ын даванд говьолт хорцорсон даваа жиргэл хаяа 4-ийн даванд одоо начин дөрөв төрчтэй нугарч байгаа.
бас дөрөв дээр чанга нугарсан юм биш үү? Тэгж дөрөв улсынаа чи 20 доо нугараад. Аа. Шимэд ондан жад тэгээ бид дөрөв дэрч бид нугарч байгаа. Аа. Сүүлдээс Дашнач. Дашначин давлаа. Дашначингийн бэлтгэл их сайн байх шиг байна. Энд би энэ ойштрос очил хараад байгаа их айтайхан байгаад байгаа. Тийм бай. Биний өнгө мөнгө тийм ээ. Ер нь тэгээд тэгшлэлтэй сэрүүнээс сайн барилдан золгооноос сайн барилдан тийм ээ. Эндээс цолоо их болгочих бодолтой л ирсэн байж тараа тийм ээ. Тий, ерөөсөө тэгжил ирж байгаа. Олон хүмүүс одоо дашначин хүлээж авсан. Ялангуяа дундгуй ярдам одоо дундгуй чинь бас харьцангуй бүх цөөхөнтэй газар. Нэг л удаа дөрөв тавсан байгаа. Аха. Нэг удаа дөрөв тавсан нь болохоор дээшээ шүүгэрчдэг. Аа. Дөрөв ерөөсөө давдаг. Миний нэг 4-5 оноо л Тэгээ нөгөө дөрвийн даваагаад авсан чинь за одоо нэг яадаг юм бол гээд одоо тэр үе чинь бол дивжээтэй болцсон. дэвжин мэж удаа болсон. Хардаг Тэгээд болсон тийм шүү дээ. тий. Тэгээд 7 хүнээс сэрэг зам авд юм аа. Аа. Тэгээд сэрэг зам аваа. Тэгээд одоо 5-ын даванд бол ямар ч юуг барилч юм уу. Одоо яг унсан давсан жулсан цолтой юм чи. Тийм их бодож санаад ах юм. Un бодож санаадах юм ч байхгүй. Тэсүүл тэр аймаг золтой байсан бол за давчуул улсын цол тий. Тэгээд сэрэг занаар цолоон батлаад. Бас нэг жоохон хурд авч гүйсэн байд юм аа. За зүүн талдаа мөн гоё авирсан. Шуудаг сайн байлаа. Зүүн гарын барьц их хангалт. Улсын зан Сэрикээр 5 даван Монгол улсын начин золоон баттгалаа. Баяр тэгвэл тухайд 9 жилийн ар дээр тий 8 жилийн ар дээр батлна гэдэг чинь бас тухайд заа ингээд нэг цолоо ихний хэлжэндээ сайхан цолоон баталчихлаа. Ерөнхийдөө цолондоо дүүрэн барилдах бол ерөнхийдөө ингэж бод. Хэдийгээр тэр хүн улсын цолтой тий чинь байгаад заал тагмад сайн барилаа төр үзүүлэлэг бол нэг уг нь цолоон баталчих юм бол сайхан цолондоо дүүрэн тий Аа. тэгж л боддتي. Заал тагмадаа яг хөө сайн барилаа сайн начинд гэж хүмүүс хэлдэг тий. Тий. Хүн гол нэг цолоон баталчих юм бол хүн заал тагмад сайн барилдахгүй ч гэсэн бас нэг цолоон баталчих юм бол бас нэг сайн гэж. Цолоо байгаа цолоо баталчих юм бол бас нэг сайхан. Тэр цол нэг эзэн болж байгаа хэлбэр Тий. шүү тий. Аа. Одоо нэг сайхан бэлтгэлээ хийж аваад нэг сайхан нэг ихний хэлж нэг тий. Нэг 6 даваад давж удаг 6-гийн дав нэг сайхан. Цолоо нэг баталчулдаг ял нэг заа нэг дүүрэн тий. Дүүрэн 6 тий. Тэгээ 6-гийн давааны барилдаан одоо бадарч тэр жилийн түрүү хөхтэй одоо барилцсан да тийм ээ. Одоо арамсалтай нас одоо бадарчаас маань хоройтой бодсон илрээ тэгээд цол хураагдаж 24 оны наадмын өмнө Монгол улсын харцаг гэсэн сайхан цолыг одоо нөхөж олгосон. Тэгээд зүгээр наадмын дараа өөрөө чинь онцон бөхөөс юм илэрсэн гэдгийг сонсох ямар байсан. Тэгээд тэр цолыг нөхөж олгоно гэхэд ер нь ямар хөө сэтгэл төрсөн бэ? Би яг тэр мэдээг сонсох юу юм би бас өөрөө Монголд л урд барилдсан ирсэн. Аа. Тий. Одоо инхчүүл ингээ манай хурц цэцэл найзтай хоёул урд өөр Монголд барилдсан. Одоо сүүлийн нэг 2 жил очихгүй болгоос ерөнхийдөө тэгэл 100 ерөнхийдөө өвөл ер нь байнга ер нь өөр Монгол руу барилдана. Аа. Тэгээ барилдсан байсан. Тэр үртэй нөгөө нэг наадам чүтэрсэн чил. Бөө юунд юу ирсэн бэ? Тэгсэн чил юу яатсан байна. Төрөв хөөс юм хэрцэн байна. Тэгэл тухайд тэгэл үнэ удлын тэгдэхгүй ингэж явсараа жоо тэгээ сүлдээ юу н гараал. Анх чинь би чинь одоо тэгээ ийм өөр дөрөл төр үрцэн болохоос тэр 5 даваагүй начин 6 давгүй харцах те. Аа. Юу вэ? Тэр их тийм сонь ингээл боддог байсан. Тэгэл тухайд тэгэл ярьсан өөрөө тэгэл харцах цол авсан тухайд тэгэл зарилгаар авсан. Толоо хөвчлөж одоо хүмүүс намайг өө начаал гэдэг ш. Ер нь харцаг нэг харцаг марцгаа нэг ихгүй шүү дээ. Өө таш начаал шүү дээ. Ерөнхийдөө хүмүүс бол нөгөө начин олон жил байсан болохоор л хүмүүс бол их дасцангаараа хэлээд дасцангаараа ярьдаг байхгүй. Аа. Тэгэл хөдөөмөд явж байгаа шүү. Өө начаал гэж шүү дээ ер нь тий. За нэг хоёр дотны хүмүүс л яг харцах гэдэг болохоос. Тэгэл ер нь яг энэ сайхан одоо харцаг цолыг авлаа тий. Одоо энийг нэг сайхан батлахын төлөө нэг сайхан тэгэл одоо хичээгээл 4 даваа ер нь их наадмуудад намын хувьд бол их чанга байд юм шиг байгаа. Тэгээ 4 даваа гэтлэх юм бол нэг шүүрчээд байх шиг байна. Тэгээ би нэг өсөг өдөр болчоо боч начин болгоход наадмын төрөв хөхт унсан. Цолон утлаа төрөв хөхт унсан ерөөс хоёр шүүгтэй тий. Хоёр төрөлхтөө хоёр шүүг нь болсон. Одоо улсын харцаг болсноос хойш өнгөрсөн жил Монгол бахархлын өдрийн барилдаан гэж сайхан барилдаан уламжлалт барилдаан болоод одоо нэлээд олон жил болчихлоо. Тэр барилдаан анх удаа Чингис хааны цом гэж сайхан цом өгдөг болгосон. Тэгээ тэр цомын анхны эзэн болсон. Тэр барилдаан бас их сайхан болсон доо тийм ээ. Тэглэг яах вэ? Би тэр
барилдаанд урд нь болохоор энэ өндөр гам бахтай нэг үлдсэн байсан. Брюдог Арсланд нөгөө нэг алдарт өмсүүлж Унсаа. өмссөн. Энэ хоёр барилдаанд нь үзүүлсэн Монгол хорхлын барилдаанд. Тэгээд 3 дахь үзүр төрөнд үлдээд. Тэгээ ерөнхийдөө бол тэн дээр яг төрүүлнэ гэсэн итгэл бол 100% байхгүй. Сүхөт заантай үлдсэн шүү Сүхөт заантай болсон. Сүхөт заан хоёул их хүнд хүнд барилдаа хийцэн. Ер нь бол за 3 дахь үлдлээ үзүүлдэг юм болов уу яадаг юм бол гэсэн жоохон өөртөө тийм бодолтой. Тэгэл гараал жоохон надтай барилдаж жоохон таардаг юм шиг байна. Яг хөө миний зүгээр бодол. Тэгэл бид нар чи хийж бас хүнд барилдаа хийсэн. Би урд барилдаанд би бот гарсантай хийсэн. Тэгэл ширхгээлэгчээс анхны Чингис хаан гэдэг тэр 18-ын хэл тэр сайхан цомыг аваад тэгээд харцаг цолыг бас тийм сайхан барилдаанаар сайхан байлаас. Тэр бас сайхан барилдаан болсон шүү тийм ээ. Тэр ч одоо 18-ын хэл тэгээд бас хүнд шүү дээ. Тэр шиг 3 хоног өөрийн биеүнд хадгалуулаад гэрт хадгалуулаад тэгээд ерөнхийлөгчийн тангуузар буцааж яваад нөгөө ерөнхийлөгчийн дурсгалын жижиг цом яг хэлбэр хийж би юусаа ингээ хажууд нь ингээ харж үзсэн. Тэгээс үг хэсэг нь алдаг юм бэл. Яг тийм жижиг хөлбрийг нь хадгалаад тий 3 хоногийн дараа буцааж яваад хадгалуулдаг. Харцгаа ер нь одоо барилдаан таарахгүйгээ сая ярьж тийм ээ Сүхбат надтай таардаг юм шиг байгаа ингээд. Өөрийн чинь хувьд барилдаанд бас барилдах жоох эвгүй нь хэм бэ? Гэхдээ одоо яг эвгүй гэдэг хүн одоо сүүлийн үед бол нэг тэгж анзаарахдаггүй л байна. Ямар хүнтэй барилдах жоох эвтэй, ямар хүнтэй барилдах жоохон тийм хин ч юм уу тий. Ерөнхийдөө миний хувьд бол яг нэг их жижигхэн тий. Хөл гарт орох гэдэг хүмүүс ч нөгөө өөрөө нэг өөр бол нэг бэлтгэл дээр бол хөл орсон үнийг гэл яадаг нөгөө дэвж нэг суур юуг 50-г болохоор нэг их нэг хөл гарт хөөх гэдэг нэг хүмүүс бол гарч иж. Устдаар бол яг нэг том цолтой явагдсан маа нэг бөхчүүд тэ ерөнхийдөө бас нэг барилдаас сурцсан гэвэл хэлгээ бол одоо өөрийгөө чи одоо тэ өнгөрсөн гэж болохоор ерөнхийдөө баг цолтой хүмүүсээс хэлөө ерөнхийдөө өөрөөсөө дээс цолтой хүмүүст ингээд одоо дөнгөж начин болж тэ 23 настай начин болсноос хойш ингэснээс илүү одоо ч заална ч гэсэн нэг л нэг доод давааны нэг баг цолтонгууд нэг жоох эвгүй байгаад байдаг. Тэгээд нэг 3 4 заалны барилж ирсэн даваал ерөнхийдөө дээшээгээ ерөн тэгэл заа тийш том цолтой хүн байх цмал надад нэг хөвтэй ихэнх тэднүүстэй барилдаж болмоор тулхтай байгаад байдаг. Тулхтай хэдийгээр надад том цолтой сайн ч гэсэн тэднүүстэй барилдвал юу санагдаад байдаг. Жижиг аймгийн цолтой, сумын цолтой тэр доор давааны нөхдүүд бол ерөнхийдөө бас өөрийн дархам ихтэй. Тэр дархам ихийг нь мэдэхгүй. Тэр эднүүс аюул болоод байгаа шүү дээ ерөнхийдөө бол тий. Яаж ч мэдээ. Үе дингийн цолтой эсвэл нэг тийм дээшгээ ер нь том цолтой хүмүүс бол ерөнхийдөө их түшигтэй ер нь барилдааны мэднэ ингээд яач. Баг цолтой тийм хүмүүс болохоор ерөнхийдөө тиймэрхүү. Өөрийн ер нь одоо анх гарч ирж ихтаа за би нэг энэн шигэл бүх болчих юмсан гэж ер нь харж үлгэр дуурал авдаг байсан хүн гэвэл ер нь энийг хэлэхөө. Би энэ Батмунх цаа. Манай Батмунх цааны барилдаан нь бас гоё шүү дээ. Тэр нэг хөшгөлөө. Тэгээд би нэг анх тэр сумын цаа болж явахад бүх сонд ярьслах ус үйдэг. Батцэргийн Батмунх шиг болохыг хүсдэг гэдэг. Тэгээд тухайн үед тэр ахыхаа яг 90 үед бас цуг гарч зэрэгчиж бас барилдсан шүү. Одоо зааланд чинь бас ах чинь намайг чи Хангавар аймгийн Арслан цолтой. Би начин цолтой. Содном Арслан гарцаг цолтой битгуураас намайг авч. Тэгээ би цаашаа давж анх одоо богд тойрох нэг шиг гээд барилдаанд Содном Арслан нэг хавирцсан байдаг үү? Хөмөрдсөн байдаг тий. Тэгэхэд ч одоо ийм гурваас тухайн үед одоо хүүхэд байхад тийм гой барилддаг байсан. Ахтай тий нэг үе зэрэгчж барилдаад Брюдог Арслан ч гэсэн тийм шүү дээ. Усын начин цолтой одоо хөдөөнөөс орж ирсэн сумын заан тий. Нэгийн даваанд хайчаад гүүж явсуу түн тудлгөө тий. Өөртөө зэрэгцээд гүүгээд бас өөрсдийг нэгэн хөрслөгч болоод ингэж унж таваад явна гэдэг. Үзүр төрөнд барилдаа тий. Үзүр төрөнд барилдаад тий явна гэдэг чинь бас. Ер нь олон барилдсан бөхчүүдээс давж үзээгүй хүн байдаг уу? Давж үзээгүй хүн гэж би нэг Мөнхөд аврахтай би барилж үзээг соно. Явсал тухай тий. Мөнхөд арслантай барилж үзээгүй. Тэгээ ерөнхийдөө тухайн энэ хүмүүстэй л барилж үзэх гэдэг. Би одоо Мөнхөд аврахтай нэг барилж үзчихсэн гэж ерөөсөө бас боддог байсан. Тухайн үед чинь аймгийн Арслан улсын цолтой ч Мөнхөд аврах чинь заалан төрүүлж үзүүлээл. Тэгээ сони ингээд нэг зөрчдөг байсан. Барилж үзээгүй юм бол юм байна. Тийм биш тий. Олон жил барилдсан. Хамгийн олон надтай нэг барилдаа нийлдэг хүн гэхэл Батар шиг гард бас надтай барилдаа нийлдэг шүү. Харцаг байх үед эд үедээ тэгээ нам аваал унаа тэгдэг байсан шүү дээ. Тийм үү. Тэр ойрхон нэг 4 билүү 5 давар бэр 5 хайжсэн. Тийм. Харцаг багт нь.
Натын өрөөс уснаа барилдаад. Давж үзээгүй өөрөө ч. Намайг сүүл битэр Улс аймагт үзэр төрөндөлдөө би нэг унсан. Зөв. Гарта. Бусдаар яг ийд нөгөө амар харцаг байх үед нэг натаа нэг барилдаанд таардаг байсан шиг. Тагаал ингээ бүх хурц аваад ингээл юм. Тэгэл нэг тэгж явж байгаа би дээр нь унцдаг ерөөсөө. Тэр ойрхон 4 дараа би 4 байжсэн. Улс аймагт. Шаардлагад аваад байдаг гэсэн юм болов. Тэгээд битэр чинь 4-ийн нуглаан дээр таарна. Тэгэл нэг 5 гот нөршгөө орчихсон. Бас л нэг 3 хүнээс юм 5 хүнээс л Улс аймагт ам авч байгаа. Яалтгүй л болчиход За даашиг явах гээл үзэн. Тэгэл яа чинь. Тэгээд битэр чинь бас хамт бэлтгэл сургууль тийм. Эсвэл дахтаа хоёр л тоо. Тэгвэл нэг гард болсноос нь хойш би үзүр төрөнд битэр Улс аймагт нэг унс. Яг харцаг маань унш яг ийд төрийн над үзүрлэгээс өмнө надтай бас нэг барилдаанд таардаг шүү. Ерөн зүгээр санаанаас гардгүй хамгийн нэг өөрийн сэтгэл өйг явдаг барилдаан гэвэл. Тавьич та нэг тэнд л нэг таахан барилдсан юм даа гэж бодчихдаг тий. Одоо гэх юм бол одоо хамгийн одоо нэг тийм дурсгалтай юм бол одоо энэ Чингис хааны анхны цом л байна да. Анхны гэдэг цомыг бас энэ сайхан юунаас авсан. Тэр барилдал хамгийн. Ер нь орон нутгийн энэ том барилдаанууд жил болгол энэ Тэндгүү дан шиг гэл янз бүрийн барилдаанууд болдог. Орон нутгийн барилдаанууд ер нь яач ухнаад жисэн бэ? Яг тухайд учиргүй тэр том дан шиг юугаар орон нутагт нь бас нэг төрүүлж үзүрлээ гэж гиснэ тухайд шүүгүрэл тэгэл нэг боломжтой. Тэгэл өрөлт хөвчдөг гэсэн. Манай энэ одоо нэвтрүүлэгт орсон бүхчүүд тэгээд сайхан дурсамжуудаасаа ярихаар үзэгчд ингэдэг. Ер нь барилдаж үтсэн хамгийн бярта бүхийг асууж байгаа ч гэж хэлдэг. Тэгээд орж ирээд ингээд бүхчүүд өөрийнхөө барилдаж үтсэн хүмүүсээ хэлэхээр тэр тухайн хүний үзэгч фэнүүд нь их дуртай байх шиг байдаг. Өөрийн чинь одоо барилдаж үтсэн хамгийн бярта хүн гэвэл одоо хамгийн бярта би бол энэ Пүрэв сайхан занаг хэлээ. Хүмүүс болохоор хангаа Батүлций гээл тэгж ярьдаг. Надад бол тэр өрөөс илүү тэр нөгөө бярта гэхэр л нэг тий өргөж тавих та нэг хамаг ямаараа эсгсгтэй биш. Тэр нэг шууны нэг хатуу гар нэг бүр нэг зулгаа гараа тий. Бүр бараг чи ингэ чинквэ чи энийг бараг тавьж чаддаг байл шүү дээ. Ийм бярта одоо тий. Тэр чингсэн хүртэл ингэж ийм бярта. Тийм учраас би одоо Пүрэв сайхан занаг хэлж хэл. Ингээ тэрвэрлдэ. Тагаа золгоо тэр яахаараа тэр хоёр гараараа тэр ноёлж байгаа тий. Тэгээ ингэж дараад тагаа тэр золгооноос өмнө бол шинжин мөрөн дээр баргалж ингэж биш барж болтохгүй бараг инкэ тавьснаа бараг чин халуул тийм л. Ер нь би ховорхон давж үтсээ Пүрэв сайхан занаг. Тийм үү. Хоёр ер нь хэр хоорондын даваа унаа харьцаа ямар байдаг вэ? Олон таарсан. Тэр ер нь олон таарсан. Унаа давааны харьцаад би их 2 давсан уу 3 давсан. Пүрэв сайхан заа 5 6 давсан байгаа. Тэр чи айл 14 оноос навч аймгийн арслан байхад нэг харцаг золтой тухайд сайн барилдал ухаарл маань хүний бас л бяран шалгамаар л санагдсан баг. 100 хонгодод юмгууд нь ингээ ширвчдэг лөө нэг хайдаг. Дараа нь гончиг гардтай биш гамбаа гардтай үзүүлдэг барилдаан дээр бас нам хонгодож явж байгаа би бас нэг зүг өшгөлждөг лөө. Тэгж нэг 2 л давс. Бусдаар бол дараа ихэнхтэй л дандаа л нөгөө юм манил данд тэгэл тий. Энд барилдаж байгаа тухайн үедээ барилдсан хамгийн бярта гэх юм бол одоо Пүрэв сайхан зан шиг юм тий. Одоогоор ч гэсэн залуучуудыг хичээл зааж хоёр гар нь ойлсоо хөвөрөөд байна тий. Ер нь бол бярта шүү. Бусдаар бол яг ингээд тухайн үедээ хамгийн амар зан. Бусдаар бол яг тухайн үедээ бярта санагдчихсэн л одоо миний бүр толгой тий. Бүр энэ орцсон байж та тэгэл яриад байна шүү дээ. Бусдаар бол тэгэл санжи аварга яг санжи аваргыг заан цолтой ухтаж би тэр тунж мунаал зааланд барилдчихлээсэн. Тухайн үед бас л бярта шүү дээ. Тэгээд энийг аваад би нөгөө зүүн зурсан баруун зарсан нэг бол заа чи ингээл чин тий. Тойд бэртэн хүмүүс бол одоо барилж байгаа залууч бол зүүн бэртэн л да. Цаанаа бүр миний бүр юм дотор орсон хүн бол тий хамгийн бэртэн нь бол Пүрэв сайхан зам байгаа. Олон нохлоос. Тэгээд ингээ яриахаар ер нь цаанаа л бэртэн шүү. Бэртэн хүн гэх юм бол одоо пүүгээ зэрэглээ. Одоо сүүлийн үед тэгэл бэртэн хүмүүс гэх юм бол одоо зөндөл байна л та. Байна. Жимасаараа хүн харахад нөгөө бүдүүн хүн болохоор л бярта гэж зарим хүмүүс нь бодно те. Тэсгүй тэгэл тэр чинь нөгөө мехний дэсрэлд тэгэл явж байгаа бярта явж байгаа тэгэл энэ байр цуулгана гэдэг ингэж бярлахаж ингэ дараа. Тэрийг л одоо би таны хувьд нөгөө ойлгосноор бяр гэж ойлгоод байгаа байхгүй. Бусдаар ингээ бярта ингээл харах юм бол одоо хурц зарцлал мукатор шүү дээ. Том бярта хүмүүс. Тэр бол одоо энд барилж байгаа хамгийн бүх бараг бярта хүн гэж хэлэхээр те. Зүгээр ингээд нэг ясны тийм те. Ясны хүртэл хүн шүү дээ. Хүн харахад бол те. Одоо хүн харахад Пүрэв сайхан заныг бол
нэг жижиг хүн ингэж хараад байх шиг зарим жижигвтер гэж тийм биш шүү дээ. Тэр юм тоог маа тэр сарвуу марвуу лагдам ш. Нэг тийм чацных өндөр биш боловч те. Тэг ясууд амар том байхгүй. Тэг би тэр чинь анх бас л адийн өгчдөр цуг бэлтгэл хийн. Өсө начингаас авахгүй бол аврагын зааланд л начин султайхс л хамт ясан сүүчтэй бэлтгэл гарч ирсэн. Тэгэл тэр бэлтгэл дээр ч болох. Тэгээ сүүл нэг аймгийн арслан начин болоод нэг гайгүй барилдахтайгаа болж ирээл тэгэл нэг зүгдэж мөгдөөл нэг ганц нэг алгуулж явж байгаа л давсан барилдаанд уулгахс бярдалцаад ингээд давсан бол нэгч байхгүй шүү дээ миний хувьд бол. Одоо ер нь бэлтгэлийн горим ямархуу хэлбэрээр явж байна те. Ямархуу төрлийн бэлтгэл. Одоо яг ингээл нэг олон жилийн ингээд дундчдыг хараад авах нэг өвөл хаврын бэлтгэл, өвөл намрын бэлтгэл их чухал юм шиг. Тэгэхгүй болохоор нэг хавар их гэхэр нь ядаргааны цагт унчих гад байдаг. Өвөл хавардаа жоох амарчаад намар өвөлдөө бэлтгэлээ бүр унтлаа сайн хийчих юм бол. Тэгээд наад хавар сэргээд чинь. Тэгэхгүй болохоор чинь өвөл намар өвөлдөө жоох юм хийгээгүй ээжиж. Өчиргөө хавар ядаргааны цагт өөргөө нүдэд ирэхэд наад муу жоох унж ороод байх шиг. Хүмүүсийг хараад нөгөөргөө хараад байх. Тэгж харагдаад байх шиг. Өнгөрсөн наадмуудад энэ олон дөрвийн даваанд унахад ер нь бэлтгэл сургуультууд өөртөө ер нь хэр боломжийн санагдаж орж исэн. Гэхдээ тэгэл одоо яг урд урдын жилүүд их шигэл ерөнхийдөө бүх тэр дөрвийн даваанд нэгийн даваанд бүгд л их сайхан л орж байгаа шүү дээ. Тэгэл тухайн үеийнхэн тэр өдөр л тэгэл унчаад байгаа болохоос биш ерөнхийдөө бэлтгэлэг бол айл болох сайхан тааруулаад тэгээ зүрхэл чамбаа орж байгаа шүү дээ. Нэг удаа би ч одоо нагалахын юунд ч одоо бүр сахал махлаа ингэж тавиад бүр одоо бүр зүсээ хувиргаж орооч бас байдаг. Нагалахын тэр хүдрэ зундаг юу ч одоо миний нэг ягаан цодгтой зураг байдаг шүү дээ. Ураа. Нөгөө нагалахны тэнд наадан болоод автобусаар нэг хүмүүсээ зөөж явахгүй юу? Тэрийг мэдэх үү? Тэр наад мудчихсан. Үзээгүй тэрийг үзээ би хөдөө. Автобус суугаад байсан чи би нөгөө автобус дотор бөхшөөс бэр 3 км цаанаас л машинуудаа бүгд хөдөө хээр тавьцгаацсан. Талбар автобусаар зөөдөг байхгүй. Одоо үзэгч байхгүй те. Тэдэн гараандаа зохион байгуулагч шүү дээ. Тэгсэн чи балжаа ураг нэг эргэж харсан амар чөтсөн шүү дээ. Хардны тахалтай юм. Үүргээ сахалтай байж идэг. Тэгэж барилдаад бас дөрвөхийн даваанд шүү дээ. Тэр чи өөрийн хувьд бол бас нэг засал байгаа даа шүү дээ. Тэ өөрөө за яг зүгээр ингээл нэг сахал үсэн аваад цэбэдл барилдаад нэг 4 хувиргаад үзье гээл. Нэг сахал махалтай ингээл амар орсон байхгүй. Тэгээ балжаа ураг хараад автобус зогсож балжаа нэг амар эргэж харсан. Сайхан наад жана тагсаах. Нэг эвгүй эргэж харсан шээ. Нэг сахалтай бүлдөө. Тэ? Нэг сахалтай одоо энэ юу хэлээ гэж бодсон. Өнгөрсөн наадмуудыг зүгээр эргээд бодоод байхад арай нэг илүү бэлтгэлтэй орсон дөө аль нь юм шиг байна. За одоо тэгэл шөвгөрсөн тухайн үед одоо цолон баталцсан наадам л одоо сайн орсон дээрээс сайн шөвгөрсөн баг те. Тэрийг л гэж л одоо хэлдэг. Бусдаар нэг одоо тэр дөрвийн даванд сайн жил орчаал төрийн даванд унцсан гэлтэй биш. Одоо тэр их сайхан бэлтгэлэн таарж сайн байсан дээрээс тэгэл одоо цол шөвгөрсөл байлгүй. Амжилт үзүүлсэн байна. Амжилт үзүүлсэн л баг. Ер нь харцгийн хувьд сэтгэл зүй ер нь харьцангуй бос түүхийг бодвол 50 юм шиг харагддаг зүгээр хөндлөнгөөс үзэж байгаа. Ерөнхийдөө ингээл наадмын ороо би ч их дэндүү бас их 50. Манай нөгөө чин зэрэг нач ярьжсэн. Нөгөө бяцхан бэлтгэд гарчихсан. Тэгээ эхнэр нөгөө будаатай цаа хийгээд тэгсэн чинь энэ нэр цол авах гэж байгаа хүн байж бол өглөө босхгүй хөхрөө дунтаацс гэж. Тэгээ цай зуугаа уучаад наадам бэлтгэлээс шууд бид нөгөө цэнгэлэх рүү орж ирдэг. Тэгсэн чинь би шүнжэнгөө хөрвөгөөд нойр хөрдөг дашиг яаж болтгоо. Тэгээ одоогоорч би тийм шүү дээ. Тэгээ ямарс нэг барилдаанд бүтэн ойрт ингэ сууж идэг. Тэгээ нэг тийм нэг жоохон барилдааны ингэ дураа тастаад үг гэсэн нэг тийм нэг яг инхий гэсэн бас нэг тийм юу юм шиг байна. Ирж яахам. Тэ яг энийг ингэ тэгээ араа аллий те хүмүүс болгоор энүүд ингээл үзнэгээл шүд ам тачигнуулаад зодолцсон нүдэлцэн шилцсэн явж байгаа шүү. Тэр нь баг те учиргүй нэг зодолцсон нүдэд байхгүй ч гэсэн нэг тэр нэг жоохон баг. Тэгээ ерөөдөө одоо улсын наадамчаа тэгэл унтдгаар унтаалаа гэнэ. Тэгэл манай зарим бөхчөөч бол андсгүй шүү дээ зөвшөөрн унтдаг хүмүүс. Жоохон ягаал өвшөгээл. Ер нь тэгээд наадам бэлтгэл гарцсан байгаа хүмүүс чи ихэвчлэн өглөө нөө зариадгийн бэлтгэл гэж гарчаад. Тэгээд эргээд цайгаа очиод унтаад түр 10-11 үед яг гид унтах үед таарч байгаа байхгүй. Тэгээ бид нүч нэг за нэг 7 сарын 1-2 ингээд ихэвчлэн зариадгийн дээр гарсан ч гэсэн хоол идчихээ тэр тухайн үед унтахгүй хичээж байгаа гэсэн унтахгүй. Тэгэхээр яг тэр зэвлэр яаж чад усан наадам яг тэр 7 сарынхаа 11-12-нд өглөө нь яг тэр цагаар хүн унтах гэж твшил гэдэг байхгүй. Тэгэхээр өглөө ч 5:30 гээд нарнаас өмнө босоод зариад гэж чинь гүүжээ тэр чинь механик авчаад нар төнөгөөс өмнө эргээл цайнтаа ороод нэг ус цасандаа орчол яаж байгаа шүү дээ. Тэгэхгүй болохоор
Тэгээ сүүлдээ яг 7 сарын 1-2-оос хойш гараад аль болох гунтахгүй хичээгээ те. Тэгээд өглөө бие мий шараад. Тэгэхгүй болохоор өөрийнхөө тэр нэг биологийн цагаа дасгаж чинь тий. Тэгэхгүй болохоор бид яг ингээл 6 сарын за 11, 12, 14 өдөр гарцсан байт юм те. Тэгэхгүй бол тэгэл гараад нэг 2 хоног унтж байгаа. Тэгэл ихвчлэн 5:35 тусч юм чи. Нар хөрхөөс юм. Тэгэл гараад уулын зарагдгэнд явж ирчихэл мехен давтаал. Тэгэл 6:37-г л орж ирж байгаа. Тэгэл нэг гар нүрээ угаагаал цай зүүндээ ороод тэг хэвлэл өглөө эрт боссон хүн чинь яг 10-11 үед яг унтс тартах. Тэгээ унтахаар араа хоолны биш өмнөөс ингэ сэрчээд идэх. Тэгээ хоол цайгаа үзэж өдрийн бэлтгэл нэгэ зодог өмсөд арандаа гарна. Тэгээ ерөнхийдөө багш нарын хийлгэж байгаа одоо бидээс хийж байгаа бэлтгэлч гэсэн ер нь ихвчлэн өглөө 10, 11, 10-аас өдөр хоолны өмнө ихвчлэн бэлтгэл хийж байна. Ихвчлэн дандаа ер нь ороо барилтна гэсэн цагаар л ер нь яг нэг цаг нарандаа тар бэлтгэл. Тий тэр нөгөө нэг одоо улсын наадамч бас нэг дээшээ барилдах гэж байгаа улсууч тийм дандаа л ороо аргуудаач л үзэн. Яг тэрийгэ тоод тэрэндээ тааруулж тэр цаг дээр бэлтгэлээ хийдэг байх гэдэг. Би энэ зуны наадмаар энэ 52-ийн давны сүүлийн нэг 2 жил бэлтгэл гарч 3 жил гарч ингээ 3 дахь жил гарч. Тэгээ нэг содон марсалтаа өөрхөн гарлаа. Тэгээд биднээс болгоно ингээд наранд ингээд за нэг 3-аас хойш ингээд яадаг. Тэгэхээр нэг арслан ингээд туслана арслан гэдэг би өөрөө бодож байгаа. Дандаа 6-аас хойш 7-оос хойш бэлтгэл хийдэг. Тэгээ битэр ч өөрхөн хаа хэдэн цагаас бэлтгэлтэй бол тэгээд нам уцар дууд. Тэгээд үндсийн ер нь ингээл 5-6-аас хойш дандаа бүр нар хүргээд шүгэн дөр үлцүүдэг. Тэн дандаа бэлтгэл хийдэг. Тэр цаг дээр л барил тэр дандаа барил дандаа бэлтгэл хийдэг. Тэгээ нөгөө арслан үнэс сэтгэхгүйгээс юм. Тэгээ би болохоор 3-4 гээл нөгөө зодгон өмсөд гараал те. Тэгэл яг ороо 5-6-аас хойш 6-аас хойш. Тэгээ 6-аас бэлтгэлгээд 7 гүрээ 8 үед бэлтгэл ороод тусна. Тэгж бэлтгэл хийдэг. Нарийн юм тий. Тий, нарийн. Тэр болохоор ороо шүгэн дөрөвдүүлнэ гэсэн тийм тий. Зүр дөрөнд тэгж барилна гэсэн. Өнгөнд барилтайгаа тий. Бүр цагаан бүр тийм юутыг тааруулж штт. Нартайгаа тий. Хэдээс болохоор л ихвчлэн байнга л ингээд юунд гарчих гээд байдیں۔ Тэгэхээр одоо яг 7 сар гаргаад тим юм болсон. Гүү 7 сараас өмнө битэр бас цуг үнсэж дандаа тэр наран дээр. За нэгдүгээр жоохон нарны хорморг бууцсан л байлгүй. Тэгтээ ихвчлэн дандаа тэр үед барилна. Өөрөө ч бас дандаа тэр даванд барилж ирсэн хүн шүү дээ бас арсан. Тийм шүү дээ. Тэгж бэлтгэл хийдэм байл. Тэгээ харцаг ер нь алдар спорт хорооны бүх гэж олон жил барилдсан болоо. Тэгээ Ноднонгоос энэ тагнуулын ерөнхий газрын ирч спорт хороо гэж барилдчих шиг байна тийм ээ. Тэр нь одоо өдөө олон жил болоход бас ямар компани байгууллагуудаар зарлуудаад өнөөдөр хүртэл барилдчих ба. За ер нь тэгэл бүх хүний хувьд бол бас ивент итгэх хүмүүс л маш чухал. Анх одоо сумын заануудад барилдал явж одоо Корея оптик Монголиа гэдэг бас гарцсан барилддаг байсан. Корея оптик гэдэг компани. Тэр компани нэр дээр их барилддаг байлаа. Анх хүүхэд ахуйцгаас хос талим гэл манай Эрдэнэлээ нэг компанийнхаа нэг 2 ихрийнхээ нэрийн компаниар барилдаал. Би ч одоо алдар спорт хороо аймгийн Арслан багтаа Сэтлэв тавар гэл одоо улсын хурлын гишүүн мөнгөдөх одоо манай нэг гавьт багш цагаан багшийн хүү тэдний компани нэр дээр бас барилддаг байл. Би ч алдар спорт хороондоо бас 12-3 жил байсан шүү. Тэр сайхан авар гарслангууд төрөн гарсан авшигтай газараас сайхан харьяалагдж байсан. Тэгээд жилийн өмнөөс би одоо тагнуулын хөрч эрт спорт хороо гэдэг сайхан том гэр бүлд орж ирээд. Тэгээд одоо пирамид орд гэдэг сайхан компани байгаа. Тэгээд Эрдэм Транс гэдэг ийм эрт спорт хорооны ийм 3 байгууллагын нэр дээр барилдаал. Тэгэл аль талынхаа итгэлийг алдчихгүй бэлтгэлээ сайн барилдахыг хичээгээл. Тэгэл явж лээ да. За өнөөдөр бас ингэ сайхан шинэ он гараад удаагүй байна. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээ авч хүрэлцэн ирж сайхан ярилцсан харцахтаа баярлалаа. Тэгэд одоо бидний нэвтрүүлгийг бүтгэхэд бол одоо энэ ивент итгэгч хамтран ажиллагч байгууллагуудын одоо бас үүрэг оролцоо их бий. Тэгээд энэ Remicon хувьцаат компани гэж одоо Монголын энэ барилга бүтээн байгуулалтын салбарт одоо үйл ажиллагаа явуулдаг Питон зурмгийн юм сайхан компани хамт олон ивент итгэж шинэ отор чингийн барилдаг ус компани. Яг мөн. Энийг үргэлж би бас таньж шүү дээ. Шинэ отор нь чинь. Тэгээд багтаа их барилдаг гэсэн шүү дээ Арслан тий. Тэр Remicon компани бүх гэж барилдаг байсан. Тэгээд энэ Vitapit компани авраг аршааны хамт олон бас одоо ингэж ивент итгэж хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ одоо Монгол эх орны маань хөрс шорооноос ундран гардаг энэ сайхан байгалийн эрдэс аршааныг ингээд ууж тогтмол хэрглэж байгаарэ гэж одоо харцгад маань энэ сайхан Vitapit компани хамт олон гарын дэлгээ. За баярлалаа. Тэгээд энэ сайхан гүндүүгийн яриа нэвтрүүлэхтэй урьж оролцуулсан. Танай нэвтрүүлгийн баг хамт олон тус ажлын амжилт хүсье.
За баярлалаа. Ингээд үзэгчтэй нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үгээр өндөрлж байна. Шинэхэн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.